орой хоолой дайсан төг гэдэг чинь аюу чухал ойлголт тийм. Олон одоо хоол хүнсний асуудлууд гарч иж байна. Хөвлөд олцсон цагаас нь хүмүүжүүлдэг байна. Хүн болгон өөрийгөө багш гээд нэрлээд Түүх бол их аюултай. Маш амархан говьддаг учраас Монголд л байдаг ийм одоо өв боломжл. Сайн бацгааны өрхөн мөндөд үзэгчтэй, сайн бацгааны өрхөн мөндөд сонсогчтой. Захимж подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаар дээр хувь хүний хөгжил сэдвээр ярилцахаар Монголын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Бол Тогшийг зочноор урьсан байгаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр нөгөө салбарын анагаахын салбарын хүмүүс гайхчихж магадгүй л дээ. Бол Тогшийг одоо уламжлал анагаах ухааны одоо яг бас гол төлөөлөл болсон. Бол Тогшийг өрчээд яг хувь хүний хөгжил гэсэн сэдвээр одоо ярилцах болно гэдэг ингэчингүүд бас гайхчихж магадгүй. Гэхдээ би бас мэдээж хувь хүний одоо таны өнөөдрийн хэмжээнд одоо энэ академич, доктор, профессор энэ сайхан одоо эрдэмийн ажил хийгээ явж байгаа хүндүүд мэдээж туулаад өнөөдрийн цаг хүртэл бол хувь хүний хөгжлийг одоо туулж замж өөрийгөө хөгжүүлсэн юм юмнууд их байгаа. Тэгэхээр би энэ зүйлүүдийг нөгөө залуу эмчнэртэй, ер нь залуу хүмүүстэй бас таны энэ арга техник хувь хүнийг яаж хөгжүүлдэг вэ? Энэ талаас бас ярилцъя гэж бодлоо л доо. Тэгэхээр ер нь бас яг энийг эхлэхийн тулд мэдээж энэ анагаахын шинжилгээ ухаан тэнд дундаа уламжлал анагаах ухаантай та яаж одоо бас зам мөрөө холбоо. Тэр бас түүхэн таны одоо намтар замлаас ярих гэж бодож байна л да. Би бол одоо уламжлал анагаах ухаантай холбогдсон түүх бол өөрөөсөө хэлсэн. Өөрөө би өөрөө өвдсөн хүн байна. За. Тий. Тэгээд ерөөс уламжлал анагаах ухаан гэдэг энэ ойлголтыг тэр үед одоо би чинь социализмаас тэгээд чөлөө зах зээл шилжих үеийн тийм завсрын хүн шүү дээ. Тийм. Тэгээд яг 1982 онд 10 дугаар ангид төгссөн. Тэгээд 10 дугаар ангид төгсөө тэр үед бол Монгол улс бүгдээрээ Монгол Ард улс гэж байсан. Тэгээд Монгол Ард улсын үндсэн хуулинд бол 18 нас хүрсэн Монгол улсын иргэд бүгд одоо цэргийн алба хаах юм үүрэгтэй. Тэгэл одоо ер нь энэ үүргээ эртгэн шиг биелүүлээ. Гээд ерөөсөө цэрэгт явсан. Тэгээ 3 жил одоо цэргийн алба хаасан. Зүүн баян Эрдэнэтэд. Тэгээд зүүн баянгаас нийслэлд би 6 сар Улаанбаатар хотод 107 гэж тэр үед нөгөө цэргийн жолооч бэлддэг 6 сар. Тэгээ би одоо миний анхны мэргэжил бол жолооч юм байхгүй. Тийм та нэг одоо жолооны сургалтанд суралцсан шүү дээ. Тэгээ 6 сар. Тийм тэр үеийн сургалт чинь бол зөвхөн барьдгаас гадна засдаг. Яг санагчлалсан механикч тэгээд жолооч. Тэгээд одоо дараа нь Эрдэнэтэд үргэлжлүү цэргийн алба хаагаад. Тэгээ яг цэргийн алба хаагаад халагдахтаа одоо яг залуу улсууд чинь тэгээд бас нэг тийм жоохон үл ойлгоцлох юмнууд бас үсэйл. Тэгээд тэрнээс болоо би жоохон бөөрөө гэмтээсэн. Яг халагдахын өмнөхөн. Тэгээд яг нэг хэд хоног гайгүй тэг залуу хүүхдээ гайгүй болцсон. Тэгээд тэрний уршгаар халагдаж ирээд ерөөсөө нэг сайхан газар жолооч хийгээл аамч над хэлдэгсэн. Чи нэг сайхан даргын жолооч хийгээл амтартай одоо тэгээд өөрөө жолооч болцсон юм чи одоо өөр яах вэ гэл. Тэгээ ер нь тэгээд дал гэжсэн чинь нэг халагдаад ирээд нэг 7-8 хоног тэгээл өөр өвдөл. Тэгээ нэгдүгээр эмнэлэгт нефрологийн тасагт урологийн тасах хоёр шилжил. Урологлоо шилждэг нь баруун талын бөөрөнд стоп хийгээд өгцөөр нөгөө ажиллагаагүй байна гэдэг. Тэгэхээр аавна гэдэг. Урологлоо шилжиж. Тийм строг. Тэгэхээр нэг ийм залуу хүүхдийн бөөр аммаар байна. Нэг жоох имчилж үзьгээд урологлоо шилжиж. Ингээд тэр үед их буянтай байж. Бараг 3-4 сар хэвдсэн шүү дээ. Тэгээд тэр дотор хэвчих хугацаанд ерөөсөө өөрөөгээ ирүүл байлгах хэрэгтэй. Энэ жолооч гэдгээсээ гадна би энэ конкурс өгөөд анагаах ухааны их сургууль ороод бүр нэмч болъё гэж. Ингэж тэгж шийдээ. Нөгөө талаар одоо тэр үеийн нэг онцлог байлаа шүү дээ. Нэг тийм им барьдаг юм лам нар бас байдаг. Дээр үеийн бас нэг юм барьдаг настай улсууд байдаг. Тэгээд тэнд хэвтчихсэн. Би одоо сайн сантгинда энэ Төв аймгийн Дэмбэрлэгээд нэг жолооч ах байсан өөрний дутагдлалд орсон. Тэгээд тэр орой болохоор бидний чинь нэг олон сар хэвтцсэн болохоор чи нойр өрөхгүй. Тэгээ орой заримдаа жоохон босоод явна. Тэгээ ном уншин. Тэгжээтэл нөгөө
нэгдүгээр эмнэлгийн бөөрийн тасгийн одоо галзуу нөгөө хоолны өрөө гэж байдаг. Тэндээс нэг сонин үнэр гараад. Тэгээ яваад очсон чинь нэг өвгөн настай өвгөн им буцлагчсан. Тэгээ би асуухгүй. Чи одоо 86 онд шүү дээ. Гэхдээ та юу хийж байгаа гэсэн чи чимээг байгаач гэдэг. Жижигүрийн юмч мэдчих магадгүй гэж бодоод. Тэгээ тэр хүн тэр хүүдэл юу гэж хэлтэй. Там буцлагч хүчиж. Тэгээ би тэр хүнээс гоохгүй. Би одоо бас ингээ олон сар хөвтээд ингээ гомчтой та надад нэг та хэлж өгөөч гэгээд бүр салахгүй. Тэгээ надад нэг 4 найрлага хэлж өгөөд тов тэнцүү хийгээд буцалгаа дууж игээд. Тэгэл би ч одоо нөгөө 4 бичиж аваад ээж дээр өгөөж ирэл та энэ нэг одоо олж өг. Тэгээд бүр нөгөө нэг урам тэр үе чи ихтгэл үнэмшил их өндөр үү. Тийм ээ. Тэгээд тэр урам 4 урам дөрүлэн Монголд өгдөг урам л. Тэгээд тэрийг хов тэнцүү хийж буцалгаал. Тэгээд дээрээс нь цэвэр зүгийн балныг 5 грамын халуугаар нэг хийгээд тэгээ бүлээгэн шиг болгож авал уучдаг. Өдөрт 2-3. Тэгээ сүүлдээ би өргөдлөө өгөөд имлгээс гараад тэгээ динжимэгд би гэр хоолд гэртээсэн. Тэгээ гэртээ гараад нэг 3 сар хуусаа. Айгүй ихтгэл өмсөлтөө. Тэгээ өөр өвчтөө хүн чинь тэгээ хамаагүй хүнд юм өргөж болохгүй. Устас үлээ модон тавьж болохгүй би чинь нэг тийм. Тэгээ тэр динжимэг одоо ч байгаа нэг жижиг цагаан байр гэдэг. Тэр нэг өсчин байсан. Тэр өсчин дээр очиод өсөөс асуулах нь чинь өсчин чи ууралж. Чи одоо өсчин л ирэхээс өмнө яахлаар өсөө тосолчод ирдэг. Тэгээ би бол тослоогүй л дээ. Тэгээ би ямар ялгт авсан гэхлээр илааширж идэгж байгаа хүн бүр ингээ тостаагаад ирдэг. Тэгэл би энэ одоо энэ гайгүй. Тэр нүгөө болол. Тэгээ би буцаад нэгдүгээр эмнэлгийнхээ болсон хүчин төрөлд гаргаад тэгээ тэнд эхлээд гемодиализын тасагт. Одоо хиймэл бөөрөлс гэж байсан. Тэр үед хиймэл бөөрөд нэрлэдэг. Тэнд гажлын гараагаа эхлээд дараа нь чихэмэр болоод ажиллаад тэгээ конкурс өгөөл ангаахт орол тэгэл эмч болохын замнал маань эхэлсэн. Тэгэл ерөөс уламжтыг тэр үед таслаагүй. Ягаад гэвэл тэр үед одоо төв дэлбий дааж үтсэн. Тэгээ төв дэлбий дааж үцгэд тэр үед дорж идэх хүний төв дэлийн сурах гэж байсан. Нэгдүгээр дэвтэрийг олж аваад тэгээ төв дэлээ үзгэсэн чинь нөгөө үсгийн тайлбарууд нь дандаа монгол бичгээр. Тэгэхээр одоо монгол бичгээ заавал уншиж сурах хэрэгтэй болж. Тэгээ би одоо 87 он гэхэд бол нэг төв дээр нэг авах муухан шиг уншдаг. Монгол бичгээр бол гөрдөж уншаад бичгтээ их таарав. Ягаад гэвэл нөгөө дөрмөр нэг зөв шууд уншаа сурцсан. Ингэж л одоо миний энэ ангаах ухаан, боломжтой ангаах ухаантай холбогдох зам л эхэлсэн юм да. Тэгэхээр та нар сайн нэг өнгөлөө шүү дээ. Буцаж очиод нэгдүгээр эмнэлэг дээр өргөдлөө өгөөд тэгээд тэнд ажиллаж байгаа. Тэгээд сургуульд одоо конкурс өгөөд орсон. Тэгэхээр яг энэ хугацаанд одоо нэг хуучин бол нөгөө одоо асрагч хийдэг бас нэг тийм үеэс ингээд би сонсч байсан. Тим одоо ажлууд хийжсэн гэсэн үг. Яг тийм. Яг минь намайг байхад бол ангаах ухааны сургуульд оюутнууд чинь заавал нэг жил хөдөө орон нутгийн Улаанбаатар дээрээ тэгээд энэ бүх эмнэлгүүдээр дүүргийн тэгээд энэ томоохон клиник эмнэлгүүдэд хуваарлагдаж ажилладаг байсан. Тэгээд би бол айгүй олон тийм нэгдүгээр курст орсон асарж идэг ангаахаа оюутнуудыг бас хараад бас оюутан болох өсөл сонирхол бас тэгэхэд их төрж байгаа ш. Тэгээд дээрэс нь эмч болъё гэдэг нэг одоо хүсэл маань дийлэнх болол тэгэл нэг жил асарч хийж явах хугацаанд их сайн бэлдсэн. Тэр үед чи одоо 3 шалгалт өгдөг байлээ. Суур шалгалт нь хий. Тэгээ намайг конкурс өгөхөд анх удаага биолог тэгээ орс хэлний шалгалт. Тэгээ тус нь 15 нийт 45 оноо бол хамгийн өндөр оноо. Тэгээ тэрнээсээ доош байгаа. Тэгэхээр их сайн бэлдэхгүй бол бас нөгөө 10 дугаарыг төгсөөд нэлээд удацсан. Тэгээ их сайн бэлдсэн. Тэгээд одоо конкурс өгсөндөө тэр үе чинь конкурс өгнө гэдэг бол их баяр баясгалан одоо баяр шиг болдог байлаа шүү дээ. За миний хувьд бол тийм би бол байгаагүй. Тэгээ өглөө 6 цагт тосоод Динжимэнгаас нэг үзгээ кармалчаал. Тэгээд нэг сайхан ус уучаал. Тэгэл гараал халахцсан. Аавч ирдэг конкурс өглөө би гэж хэлээд. Тэгээд ирэхэд энэ нэгдүгээр эмнэлэг ангаахын сургууль хоёрын хооронд завсарч ийн нөгөө нэг найр болж байгаа юм шиг. Өвөө эмээн дагаад ирсэн. Халуун савтай цай бууз хуушуур барьсан. Нөгөө хүүхдэн конкурс өгч байгаа. Тийм л одоо их хүндэтгэлтэй. Маш их одоо баяр баясгалан. Тэгээ конкурс өгсөн. Яг хуу химийн шалгалтыг бол 15 авахаас би 13 авсан. Ихсэн авсан. Биолог дээр бол ер нь бараг тэр групптэй бол 15 авсан. Хамгийн өндөрс. Тэгээд намайг одоо бас юу гэж яасан гэхэлэр ер нь одоо орс хэлний шалгалтаа 10-аас дээш өгөх юм бол
Москвагийн анхааны сургуульд явах одоо хэмжээнд одоо шалгалтаа өгч байгаа хүмүүс байна. Гэхдээ харамсалтай нь орос хэлээ бол би 10 хүртэл өгч чадаагүй л тий. Орос хэл бол төвхтөө байсан. Тиймэрхүү сонин байдлаар тэгээ яг нөгөө хим биологи өндөр өгсөн учраас тэрийгэ дагаал тэгэл ангахт би ямарч байсан орсон. Надад бол үнэхээр баяр баясгалантай байсан. Ангахт ороод би ч айлын том хүүхэд дороо олон төвтэй. Тэгээд тэдэрт бас үлгэрлэх хэрэгтэй. Тэгээд шалгалтаа өгөөд ороод эхний 9 сараас хичээл эхлээд эхний яг 9 сарын 1-нд хичээл орж ирэхдээ хичээл эхлэхдээ том орж ирэл. Тэгээд миний үед бол бүх хичээл орсоор, лекц орсоор бүгд орсоор байсан шүү дээ. 87 онд чинь. Ерөөсөө багш нар ч ястаа ямар гоё орсоор ярина. Юу ч ойлгож чадахгүй тий. Тэгээ нөгөө антом чинь дээрээс нь латин ороод ирнэ. Тийм тийм. Ястаа ангаж. Тэгээ нэгдүгээр семестрийн эхний жилийн нэгдүгээр семестр бол их хүнд өнгөрсөн. За нэгдүгээр курсын 2 дугаар семестр хавар бол 3-4 шалгалтаа бол онцгой. Тэгээд тэрнээс хойш би ангах ухааны их сургуулийн төгслөө ерөнхийдөө онцгой сурсан. Ийм л одоо тэгээ өөрөө энэ дурлж орсон учраас үнэхээр энэ мэрэгчлэлтэй хайртай. Одоо ингээд бидний үед бол ангахт орж явах шууд л одоо конкурс руу орчиж байна. Та бүхний үед бол өмнө асрагч хийдэг байсан. Тэгээ би бас нэг юм боддгийн. Өмнө бас Хүрлбаатар багштай ярилцж байсан яг энэ. Тэгэхэд бас Хүрлбаатар багш би ангахт орохын өмнө бас 1 жил совилогч асрагч хийсэн. Ингэснээрээ би одоо тийм нэг хүнийг туслах юмсан гэдэг тэр сэтгэлийг баяр тэнд л олж авсан гэдэг. Тэгэхээр нөгөө бидний чи ангахын боловсрол эмч болно гэдэг чинь зүгээр нэг онл үзэхээс гадна тэр нэг сэтгэлдээ хүн чинь хүн туслах юмсан нин жасрал гэдэг тэр зүйлийг их сайн үүсгэж өгөх хэрэгтэй байна гэдгийг л би бодоод байдгийн. Тэгэхээр нөгөө одоо болохоор яг тэр мэдээ зарим хүмүүс ар гэрт нь одоо өвчин зовлон тохиолдчихсэн ч хүн байгаа, тохиолдоогүй зөв зүгээр ирээд ангах үзчихэж байгаа хүн байгаа. Тэгэхээр тэр цаана нөгөө юмыг туулна амсцсан хүмүүс чинь бас их өөр юмч болдгийм байна гэж би боддог. Тэр үеийн асарагч бол үнэхээр одоо өвчтнийг асарна. Дээрээс нь плат тэгээд тэр тасгийг цэвэрлэнэ. Шөнө хон 24:48-ийн 0 их цэвэрлэнэ. 0 цэвэрлэх хүнд ажил. Гэхдээ бид бол хаширлаг хийн. Тэгээд хүнд өвчтнүүдэд чинь одоо мэсэсэл бэлдэнэ. Тэгээд бэлтгэхийн тулд хүнд өвчтнүүд чинь хөдөлж чадахгүй. Тийм учраас одоо нөгөө мэсэсэл бэлтгэх чинь угаалгах хийн. Дээрээс нь одоо зарим тохиолдолд одоо ингээд шаардлагатай бол нөгөө бэлэг хэрэгтний үсийн хос жанзлал тэг бүх юмнуудыг одоо яг л одоо нинжин сая их сайхан хэлээ тэр нинжин нэгүн сүнгүй сэтгэлээр ханддаг хүнийг өрөвддөг яг ижи аав шигээ тэдрийг ойлгодог тийм болдог. Тэгээд эргэлт мэргэл хэрэгтэн дээр энэ оруулж өгнө. Бүхэл юм одоо ерөөсөө тэр хүмүүсийн төлөө ингэж ажилтдаг. Тэгээд тэр асарч ийсэн хугацаанд энээсээ гадна өвчтнүүдийг тасгуудаар авч явна. Онцлогооны төвүүдээр авч явж нөгөө тий онцлогоонд оруулчаад захирал бишээний бичүүлээд стор дээр нь тэгээд эмчт авчирч өгнө. Тэгэл ерөөсө тэр бүх юм чинь тэгээд заримдаа нийж яхаа болно. Их ойртно. Тэгээд ер нь өвдөж авсан хүн чинь бол их өрөвч болдог. Дээрээс нь нөгөө ажиллаж байгаа хүмүүс маань бид нэр бас яг тэрийг хараад тэрийгэ дагаал үнэхээр одоо нинжиний өмсөх сэтгэл хөдлөл тэндээс үүсдэг. Нөгөө талаар ангах чинь ажил хийж сурч байна. Нэмлэгтэйгээ ажиллаж харьцаж сурч байна. Тэгээд тэр чинь том эмнэлэгтэй бол экстус их гарна. Тэгээд тэрийг моргол зөөн эрэгтэй хүүхдүүд их явна. Тэгэл ерөөсөө энэ бүх хэжлүүдийг чинь хийн. Заримдаа бид шүүх эмнэлгийн задланд орно. Биднийг туслахаар оруулцдаг. Тэгэл тэр их юм уу чинь үзэн штэ. Тэгж явж ижил одоо дараа нь конкурс өгч юмч болоход бол шал өөр сэтгэл зүйн хувьд бол бэлтгэгдсэн. Тэгээд одоо үнэхээр өөр тийм учраас нөгөө сурах сонирхол хүсэл маань ч их өөр болчдөг байхгүй тийм. Би бас яг л тань нөгөө бүх хичээлүүдээ онцгойтой төгссөн гэдгийг сая ингээд бодоход яг л нөгөө сэтгэл зүй бэлтгэгдсэн болохоор дараагийн тэр нэг өөрийгөө дайчлах тэр зүйлүүд их хөнгөн гарч ирдэг байх гэж бодоод байна. Өөрөөр ухамсарлцсан байна тийм. Энэ одоо би ерөөсөө дэмж болох хэвээр. Нөгөө талаар би өөрөө бас өвдөж зовсон хүний хувьд чинь өөрийгөө эрүүл байлгах ёстой гэдгээ бас ойлгоцсон. Тэгм учраас би энэ ангахын судлахыг бол хамгийн сайн судлах ёстой ингээд. Тэг үнэхээр дурлж байна. Тэгээд ангах сурч яхахын хажуугаар нөгөө төв дэлээ хаяа нэг үзэн, Монгол үчгээ үзэн, лекс тараад ирэнгүүт тэгээд сургуулиас хамгийн дөрөнгөөгөөд явцдаг хүн би ерөөсөө биш байлаа. Сургуулийн номын сан нэгдүгээр эмнэлэгт нэг олон жил ажиллаж ойрхон учраас тэгэл тэнд өөрөө таслага олдвол ерөөсөө тэгэл хонол. Тэгэл одоо ерөөсөө
миний амьдрал бол нэгдүгээр имлэг анагаахын их сургууль хоёрын хооронд л өнгөрсөн дөө. Ер нь бол тийм. Тэгэхээр яг би бас оюутан болоод ингэж яхад гайхажсэн. Ерөөс хичээл барагдахгүй. Тэгэл өглөө гараад өдөржингөө хичээл үзэл оройн давтаал амжихгүй хичээл дараагийн хичээл ингээд бүхэл бүтэн 6 жил яваад хахад одоо ингээд судалж дуустдаггүй ямар их мэдлэг ямар их юу идэх юм бэ гэдэг. Тэгээ яг энэ их нөгөө мэдээллийн урсгал дээр чинь гинт оюутан болоод ороод ирэхээр сурах арга зүй их сайн эзэмшихгүй бол твддэг, тэн дундаасаа болоод цалгарддаг. Тэгээд жоохон хичээлдээ хойрог бол ингээд эндээсээ шантардаг. Иймнүүд бас оюутнууд гараад дундаасаа ингээд болж байгаа зөндөө байдаг. Тэгэхээр таны хувьд яг энэ оюутан байх хугацаанд ямар арга зүйг одоо өөрийн болгож энэ зүйлүүдийг одоо хийдэг вэ? Энэ их чухал асуудал. Би 10 жил байхдаа миний нэг хамгийн эзэмшил сурсан юм бол сууд сурсан. Энэ аягүй чухал. Яаж сууд сурсан гэхээр би маш их уран зохиолын ном уншдаг хөвгдөл. Тэгээд нөгөө Дэнжин мянга гэрт байдаг. Сүүлдээ миний цуглуулсан ном орчуулгын болоод тэр үеийн Монголын зохиолчдын роман туучуудыг бол баг бүгдийн цуглуулсан. Тэгээд сүүлдээ би шуудаад эвтэйхэн хийгээд зуныхаа ардл гэрийнхээ ардл манай зуны жижигхэн байшин байдаг. Зун тийшээ нөгөөд гэрээ хураадаг. Тэрэндээ өвөл ингээд бүр ингээд өрөө тавьждаг. Тэгээд тэр ном унших бол үнэхээр одоо маш гайхамшигтай. Тэгээд би номоо сүүлдээ системчлж уншдаг байсан. Тагнуултаа ном нэг өөр. Хүнд ингээд өгж байгаа өгөөж нь яаж хашир байх вэ? Тийм Рихард Зорге байна. Ганц дайчин ганцаардахгүй байна. Ингээд ийм тагнуултаа номуудыг уншдаг. Дараа нь би уран зөгнөлт номуудыг уншдаг. Тэрнээс би нөгөө фантази зөгнөдөг, юмыг боддог. Тэгээд их романтик өөдрөг болдог. Одоо тэр Калисто гараг гэдэг ном. Одоо энэ хүүхдүүд ерөөсөө тэр номыг баг мэдхгүй байна. Танай үеийнхэн ч гэсэн Калисто гараг гэж ном байна. Үл үзэгдэгч хүн байна. Асух нурууны эмч байна. Асух нурууны эмч. Эрдэмтэн дуайлын толгой байна. Тэгээд Жюль Верний тэр усан доогоор 20,000 бээр аялсан. Нууц дарл эдэр дотор чинь тэр уран зөгнөлт юмнууд их байдаг. Жюль Верний зохиолд байгаа зөгнөлт одоо ойлголтуудын баг 90% нь биелсэн гэдэг. Тэгэхээр тэр номыг уншаар чинь нөгөө их одоо өөдрөг айгүй уран зөгнөлт бол тэгжээтэл дараа нь бол айгүй өрөв зэтгэлтэй болно. Жишээлбэл одоо Америкийн дачуудын тухай Бяцхан Бязон гэж ном байна. Одоо тэр ном ерөөсөө харагдахгүй байна. Тэгээ дээрээс нь одоо миний ясныг хамгийн их унших дуртай ном бол хүний амьдралдаа алдаж унаж магадгүй. Тэгээд нөгөө одоо суусан хосуу залуу хосууд бие нэгэ хуурах, араар тавих тийм асуудал гарсан үед яаж сэтгэлийн төвчээрээ тэрийг авч гарах вэ гэсэн номуудыг уншдаг байлаа. Тийм. Одоо залуусын хайр сэтгэлийн тухай энэ бүрэн сүрэнгаа номууд төрийн зэрхэлд. Тэгээд энэ банзарч ухаан заамар маанууд маш их сонирхолтой тийм номууд чинь хүнд өгөөж өгдөг. Тэгээд одоо энэ тэнд гайгүй сурах тэр арга барилыг бол энэ уран зохиолоос олж. Тэгээд тэрийгэ дагааж яахан шүлэг өч. Би бол яруу найрагч баригч биш л дээ. Гэхдээ нөгөө залуу хүнийхээ хувьд бол жаахан бичдэг. Тэгээд энэ их олон уран зохиолын номуудыг уншижсэн. Тэгээд дараа нь баатарлаг. Их оронч. Тэгэл одоо энэ Удулгаан номууд байна. Хатанбаатар Магсар Жогоон тухай. Тэгээд Төдүүган номууд байна. Хорвоотой танилцсан түүхээс ахвал маш гоё. Дараа нь хөгжинтэй гоё номууд. Гармаагон дээр хөгжинтэй дуучууд дээр. Ингээд одоо Монголын болоод тухайн үеийн орчуулгын зохиолуудыг ер нь их уншдаг. Тэгээд ингээд системч унтаа тэндээсээ өөрөө нөгөө хүмүүжлэхээ сурах арга барилуудаа их олж авдаг. Тэгээд тэрийг эргээд ангийнхандаа ярьдаг. Ярихдаа өөрөө жоохон бас фантаз нэмээд өшөө сонирхолтой болгоод хүмүүс илүү сонирхно гэдгийг мэддэг учраас тийм учраас бас ярих чадвараа бас сайжруулах ёстой. Тэгэхээр яг хөө ер нь энэ бол надад их чухал болсон. Дараа нь тэр зэргийн албад 3 жил хаасан, 1 жил асаргч хийсэн эдэр чинь ерөөсө дандаа л хүнтэй харьцаж байсан учраас энэ бүгд бол надад хүчтэй нөлөө үзүүлсэн. Тэгээ сайн сурах ёстой байна гэд. Тэгээд яг хөө ер нь маш сайн сууж уншдаг. Үнсэн юм их ойлгодог. Сүүдээ энэ арга барил маань надад юу болгосон гэхээр нэг өгүүлбэрийг нэг хуудас уултанд задлж бичдэг. Эсвэл одоо нэг хуудсыг 1-2 өгүүлбэрт багтааж бичдэг. Тийм одоо ухааныг энэ утга зохиол, уран зохиол, миний өнгөрсөн амьдрал багш нар маань надад өгчтэй. Тэгээд дээрээс нь одоо хамгийн чухал асуудал гадаад хэл.
Тэр үед бол одоо бүх хичээл Орос хэл дээр явдаг байлаа. 90 оны хүртэл 3 жил эхлээд бол дүн хүнд байсан шүү дээ Орос хэл. Тэгээд сүүлдээ одоо лекцээ бичдэг болоод тэгээ ойлгодог болоод шалгалтуудаа орсоор өгдөг болоод ингээ 3 жил ангаахт бол үнэхээр боловсрогч чинь сая хэллээ. Ястаа нэг барагддаггүй шүү дээ. Манай ангаахад одоо тэгэж чөлөө цаг гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Тийм ерөөсө гарах боломжгүй. Тэгээд ангаахын нэг онцлог нь дараагийн хичээлээ өмнө нөхөжл авахгүй дундуур нь тасалжаад үншил нөхөндөө гэдэг ойлголт байхгүй ч. Тийм яг. Ерөөсөө л тасралтгүй л ингээл ийм процесс явагдах хэрэгтэй болчихсон. Тэгтээ тэр маань өөрөө надад мундаг. Тэгээ нөгөө талаар би бодит хүмүүсийн амьдралын намтрих уншдаг. Энэ айгүй их чухал ойлголтууд. Тэр дотор шинэ янз бүрийн бэрхшээлийг давсан усуд байна. Гутарсан, гунсан усуд байна. Тэрийгээ давсан, баяр баясгаланд хүрсэн усуд байна. Тэгээ энэ болгон чинь надад бол айгүй хүчтэй цохилтуудыг өгдөг гэсэн. Би одоо хүртэл их санддаг нь Робинсон Крузо гэж нэг ном байгаа. Олон кино болсон. Робинсон Крузо чинь тэр зохиогч нь бол их хэцүү хүн байсан шүү дээ. Маш олон зохиол бичсэн. Аль нь ч ерөөсөө хүнд хүрээгүй. Тэгээс үүдээ гэр бүл үр хүүхдтэй их ад үзэгдсэн. Тэр засагт хаан засагийнхаа эсрэг их олон юм ярьдаг хүн байсан учраас бас их одоо хавчигдсан. Шорон оронд орсон. Тэгээс үүдээ айгүй тийм төгсгөл нь их харамсалтай төгс. Гэхдээ тэр хүний бичсэн бүтээл нь хэдэн зууныг дамжаад одоо бүх дэлхийгээ түгцсэн байгаа. Ганцхан арман л одоо тийм хичнээн киноос. Тэгэхээр энэ хүний амьдрал гэдэг бол ямар ч байж исэн хүн өөрөө тэрийгэ дамд болох сэтгэлтэй тэрэндээ итгэл үнэмштэй байх юм бол тэр хүнээс үлдсэн нэг л юм тэр хүнийг ирээдүйд мөнхөлж чаддаг юм байна гэдгийг их ойлгоцсон. Тэгэхээр хүн чинь өөрөө тиймэрхүү нөлөөгөөр хичээл зүтгэл гаргаж үнэнхүү сэтгэл гаргаж сурах асуудал үнэнч байх асуудал чинь өөрөө аяндаа тавигддаг. Намайг зэрэгт байхад нэг ханд нэг юм бичээд байсан. Одоо ч гэсэн энэ сургуулиудын ханд байдаг. Зөв хүний үйлдэл нүднээс талж зүв байдаг. Энэ одоо бүр яг би одоо оюутнуудад лекц уншиж хэлдэг. Хичнээн байхгүй байсан ч гэсэн хүн хараагүй байсан ч гэсэн та ганцаараа байсан ч гэсэн хийж байгаа үйлдэлээ олон түмэн харж байгаа юм шиг л зөв хийж байгаарай. Тэгжил чадах юм бол хамгийн одоо амжилтанд хүрэн шүү. Энэ бол маш чухал ойлголт л да. Та 3 жил цэргийн алба хаасан гэдэг. 3 жил цэргийн алба хаахтаа ер нь та анх очсон яг халагдчих явах үеийн одоо болд багш ямар байсан бол шал өөр. Анх бол одоо юу ч мэдэхгүй. Зүгээр л ерөөсө 10 дугаар анги төгсөөл ангиараа хөөрөөл бүгд одоо цэргийн албаныг нь таах учраас явъя гээл тэгэл ерөөсө зэрэгтэй авсан. Ээж автаач хэлээгүй. Тэр чинь ерөөсө чинь нөгөө 18 нас болсон эрүүл хүүхд юм чинь цэргийн комиссар орохоор тэр чинь нэг талын хаалгаар оруулаад бүх бичлэгүүдийн нэгэ нөгөө талаар нь ачаал явдаг чинь. Тэр нөгөө ээж автаа уудан тэгэл төрийн хүн болж байгаа. Тэгэл 5 дээр аваачаал хувцсыг усанд оруулаад үсийг усаал хувц өмсүүлээд маргааш өрөөнд богоон зулгаал зүүн бая. Тэгэл нөгөө тэр үе ч одоо 3 жилийн цэрэг аал. Шин цэрэг, асман цэрэг, хал цэрэг гэдэг ойлголт. Оны ялгаа маш их. Энэ оны ялгаагаараа тэр айрам өөр бас тогтдог. Би энийг бол би аймаар бол бахархдаг. Гэтэ иймэрхүү одоо өөрөөр хэлбэл хүлэн зөвшөөрдөх үз тийм одоо дих байжээж айрам өөрөө тогтдог байхгүй. Тэгэхгүй л айрам гэдэг ойлголт бол байхгүй. Хамгийн чанга байжээж айрам ч өөрөө тогтдог. Тэгээд тэнд очиж юу ч мэдэхгүй нөхрөл очиод ястаа нэг нусан хацартаа наа шүү дээ. Өглөө 6 цагт босно. Босоод сэрээд гэдэг команд хамгийн хэцүү. Ингээ унтаа сурсан. Тэгэл сэрнэ. Босоод заавал өглөө болгон 1.5 км гүн ирээд 21-ийн тоо дасгалаа хийн. Бүх юм ерөөсөө зэрэг. Цэрэг гэдэг бол намайг байхад офицерууд тайлбарладаг гэсэн дарга нар. Цэрэг гэдэг бол зэрэг гэсэн үг. Бүгд зэрэг. Тэгээд яг хамтж болно. Хэрвээ тэр дундаас нэг хүн алдаа гаргасан бол тэр алдааг нь бүгдээрээ ороотойроо салаагаараа үүрнэ. Түүнээс өхөн тэр хүний алдаа биш. Нэг нь одоо амжилтанд хүрсэн бол бүгдийнх нь амжилт. Тэг сургадаг байсан. Тэгэл тийм одоо сургалтанд орно. Тэгээд хамгийн гол нь тэнд чинь 10 төгссөн хүүхэд очино. Хөдөөнөөс өсөг бичиг таархан тайлгдсан хүн ирнэ. Бүр одоо Ленинградын Харьковын хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгссөн бүр Орос хэлтэй имж бүр 2-3 хүүхэдтэй хүн ирнэ. За одоо дээрээс нь тэгээд бас одоо янз бүрийн асуудалд ороод гэмтэр хийцэн 5 жил, 3 жил одоо шорон оронд отсон ийм залуучууд хүртэл гарч ирээд ингээд маш олон янзын хүмүүс тунд бие авч явах. Яа тэр дотор тэднэртэй зөв харьцаж
өөрийгөө авч явах гэдэг ухааныг өөрөө ирэхгүй сурахаас өөр аргагүй шүү дээ. Тэгээ айрам өөрөө чанга байдаг юм чинь. Халагдахад бол би яг айрамд дийл орчин болоо тэгээд эвлүүрийн дарга хийсэн. Ахлах дөрвцолтой дараа нь жагсаалын дарга хийсэн. Тэгээд халагдтаа ахлах дөрвцолтой халагдсан. Тэгэхээр бас нэг рот зэргийг бол одоо бас захирч яасан л. Тийм нөгөө яга захирч ин гэж би хэлж байна. Тэгэхээр офицеруудад өглөө ирнэ. Орой явна шүү дээ. Тэр чинь 8 цаг өдрөөл энэ. Нэг жижигэр офицер үлдэнэ. Тэгэл бусд мэдл нь бол баг дарга нар, жагсаалын дарга нар. Тэгээд нөгөө оны ялгаагаараа бие бинийгээ дээрээсээ доошоогоо хуучин зэрэг асам зэрэг шин зэрэгээ асам зэргийн шин зэрэгээ барайл ингээл ерөөсөө л яг л бүгдээрээ яваал тэгээд тэр нь өөрөө айгуу тийм тогтсон дэхтэй. Тэгээ айран бол айгуу тийм хүмүүжлэлтэй болгоод. Тэгээ халагдахад бол үнэхээр одоо би өөр хүн болсон. Яагаад гэвэл 10 жилдээ бас нэгт биеэд ажил сурах та жоохон тааруу байжтэй гэж би их харамсдаг. Тэгээд айлын том хүүхд учраас бусдтай дүүнэртэй үлгэрлэх ёстой. Тэм учраас очиод ерөөсөө дээд боловсролтой болж өшөө өөрөө сонирсон мэржлэрээ явъя гэж ингэж одоо хатуу шийдээ. Тэгэл аримд байсан жилүүдтэй би өөрийгөө их боловсруулж их сурдаг байлаа. Тэгээд аримд чинь хагас өдөр болгон өглөө сонсгол армийн сонсгол би дээр одоо эвлүүрийн дарга хийдэг. Тэгэл одоо тэр үеийн юм шүү дээ. Бүгдээр Монгол ард улсын урд хилийн давуу бүгдээр хятад ард улсын цэргийн 8 тойрог байдаг. За Варшавын гэрээний орнууд гэдэг нь ямар юм? НАТО гэх гэдэг нь яадаг юм? Тэрнээс ахвал нэг айрмууд чинь цэрэг улс төрийн тийм сургалтуудыг эхлээд офицеруудаас гадна бусад цагуудад нь баг дарга нараас явуулдаг. Аягүй ихтэй байсан. Тэгээ тийм юмнуудыг сонсоод тэр улсуудтай харьцаад ингээд хүнтэй харьцах дээр энэ талаасаа бол зэрэгээс халагдаад их өөр болж байна. Тийм учраас ангаа ухааны их сургуульд ороод 1 2 3 дугаар үст ороод тэгээд ангаа ухааны их сургуулийн оюутны зөвлөлийн дараа ректоратын буюу захирлын зөвлөлийн гишүүнээр сонгогдоод энэ бол яг нэг зэрэг алав хаацаа айрамд бас нэг нам ивлийн ажил хийгээд тийм баг дарга байжсэн бас туршлагатай айрамд ч үдшилэг хөтлөн тийм уралдаан тэмцээн зохион байгуулна тийм ажлуудыг хийгээд сурцсан юм чинь тэгээд одоо бас ангаа ухааны их сургуулийн оюутны зөвлөлийн даргаыг бас хэдэн жил хийсэн шүү дээ. Тийм. Иймэрхүү байдлаар их өөр болж ирсэн дээ. Тэгээ энэ бүгд чинь одоо хүний сурах үйлсэд их нөлөөлсөн. Тэгээд яг би зүгээр дахиад нэмээд хэлэхэд би 1-р ангиас 3-р анги хүртлээ тоонд орой гайгүй. Монгол хэлэнд их юм. Дандаа чийж үчигээр алдаатай. Тэгээд ээжд маань багш хэлсэн. Энэ хүүхдийг одоо 3-р анги төгсгөл энэ 100 одоо энэ сайн уншил сургаараа энэ хүн ер нь тоондоо гайгүй болж уншиж чадахгүй. Тэгээд энэ хуучин барилгачны талбай гэж одоо байгаа шүү дээ. Тэнд чинь тийм номын үзэсгэлэх гардаг байсан шүү дээ. Намайг 3-р ангид авах чи одоо 75 онд шүү дээ. 1975. Тэгээд ээж минь намайг хөтөлж явж байгаа 2 ном авч ирсэн. Тэр 2 ном миний амьдралыг бас бүтэн өөрчилсөн юм л да. Нэг нь бол Аркадий Гайдрийн Чук Гекко гэдэг ном. Одоо энэ хүүхдээ ном. Нөгөөх нь Майнеридийн зориг танчин бүсгүй биш. Абргийн зориг танчин бүсгүй гэж бас ном байдаг. Тэр ерөөсөө үзэгдэх. Одоо надад биэлдэг миний номын санд. Энэ хоёрыг аваад тэгэл ерөөсөө тэр Чукек хоёр аав дээр ээжтэйгээ хоёулаа нөгөө тайглуу очиж байгаа. Тэгээд тэр тайган үзэсгэлэн эдрийг тэр үзэсгэлэнтэй байдлыг илэрхийлсэн. Тэгээд тэр аав дээр уулзалт гэж ямар сайхан ааваас адсан хүүхдүүд ээж нь тэрний тухай юм шүү дээ. Нөгөө талаар тэр Абргийн зориг танчин бүсгүй бол нэг овгийн тухай. Тэгээд тэр мангасуутай байлж байгаа тухай. Тэр тэгээ нөгөө тэр баатарлаг төвлс учраас надад маш их сэтгэл төрүүлсэн. Тэгээд тэрнээс хойш л одоо уран зохиолын ам чимтэнд бүр ингээд орсон. Тэгээд тэр хүүхдүүд өөр л байдаг баг. Тэгтээ би бол тэр унсан номынхаа зохиолын баатруудыг амьдрал дээр өөрөөрөө төсөөлж их шүн унтахтай их боддог. Тийм л хүүхдээ лээ их зүв болох хэвээр байна. Зөвхөн болох хэвээр байна гэдэг маань их эцэг гэрийн хүмүүжил багш сургуулийн орчноос гадна тэр уран зохиолоор дамжуулж авсан одоо тэр мэдлэг маань эргээд надад хүмүүжлээ маш их нөлөө. Тэгээд тэр маань намайг их хурцсан. Тэр мөрөмнүүд маань одоо өнөөдөр хүртлийн бас нэг юмд жоохон нуцтай суухад нөлөөсөн болов уу гэж би бод. Харин нэг зүйл энэ дээр тавтагдаад байна гэж би анзаараад байна л да. Хүн болгоны ингээд бас ингээд сайхан явж байгаа амжилттай явж байгаа хүмүүсийн намтар түүхийг яриаг нь сонсож байхад уран зохиол гэдэг юм л гарч ирээд.
Тэгээ яг та бүхний үеийнхэнд бол бүр илүү их уран зохиол их гоё байж, их уншдаг байж. Одоо бидний үе, за биднээс хойш залуу үе гэдэг нөгөө унших нь багасаад нийгмийн сүлжээ нөгөө утасны дэлгэцнээс хамааралтай болоод удаан тогтцож байхгүй. Одоо нэг 15 20 секундын анхаарал төвлөрөл явдаг болчихлоо. Энэ бас нөгөөтэйгүүр нэг талаасаа яг юмыг чаддагч байж болох. Нөгөөтгөр таны одоо яг энэ дээр уран зохиолоос тэр нөгөө сэтгэн бодох, төсөөлөх, ургуулах, энэ бүр илүү том цар хүрээтэй харах энэ чадварууд багасаад их ч бас талтай юм уу даа гэж би сүвдэ бодлоо. Заримдаа лекц уншихдаа өөрийн гэсэн тийм жоохон технологитой. Сайн лекц уншдаг багш нараасаа л өвлөж авсан зүйл. Тэгээ дэрэн дээрээ өөрийнхөө нэмчихээ. Заримдаа би 3 цаг, 4 цаг ерөөсөө нэг завсрахгүйгээр лекц уншчихдаг. Ямар вэ? Тэгээ нөгөө оюутнууд тэг төвчтэй. Миний оюутнууд одоо мундаг. Одоо надад лекц уншуулсан 1000 оюутнууд байна. Би зөвхөн уламж танд гахны ангид хичээл заадаг. Имчилгээний анги, эмзүү ангиудад бас заа. Тэгэхээр тэр чинь оюутны тоо маань их олон бол дээрээс нь магистр докторуудад их зааж байна. Тэгээд би заримдаа ингээд 4 цаг уншичаад. Тэгэхээр сургууль хүмүүжлэх ухаанд бол юу заадаг вэ гэхээр 45 минут заагаал хүний анхаарч байгаа сарнд учраас 10 минут завсарлаад тэгээд орж явах хэрэгтэй. Би бол тэрний жах эсрэг явчихдаг хүн. Тэгээ би ямар философи гаргаж ирсэн гэхэлэр жишээлбэл одоо юу гэдгийг Аватар гэдэг кино байна. Жишээлбэл одоо Загламаас эцэг гэдэг кинонууд байна. 2 цаг 40 минут, 3 цаг гардаг кинонууд. Кино театрт хүн кино үзчихээд дундуур нь за 45 минут болцлоо. За одоо нэг сайхан завсарлаад гэдггүй л дээ. Кино сонирхолтой үйл явдал нь онц байх юм. Бүр одоо хүнийг татах юм бол хүн ерөөсөө тэрийг шууд үргэлжлүүлээл 2-3 цаг суучдаг. Тэгэхээр ямар ойлголт авах вэ? Лекц яг л одоо загалмаас эцгийг үзэж байгаа юм шиг. Аватарыг үзэж байгаа юм шиг. Эсвэл сувдын эргийг үзэж байгаа юм шиг. Салахын аргагүйгээр тэгд лекц заах хэрэгтэй юм байна. Тэхийн тулд лекцээсээ гадна өөр мэдлгүүдийг оруулж хэрэгтэй. Дан лекц заагаад байхад бас уйтгартай. Лекцийг заахад бол бас их урлах хэрэгтэй л дээ. Тэгээ тийм сонирхолтой учраас олон цаг үргэлжлэхэд оюутнууд ерөөсөө уйддаг л дээ. Тэрийг бол би биш одоо миний оюутнууд болдогч арчил залгсан усууд одоо тэрийг дүгнж хэлэх ба. Нөгөө талаар бас нэг чухал ойлголт байдаг нь инээж явахдаа хүн эрдмийг сайн сурдаг. Тийм учраас лекцийг дандаа хошигнолтой заах хэрэгтэй. Ялангуяа хавар лекц унших айгүй сонин шүү дээ. Нөгөө оюутнууд өдний хоолны дараа хавар унтаад өгөх. Тэгэхээр би нэг арга болсон. Унтаж байгаа оюутнуудаа харахад зэмлэхээсээ илүүтэй нэр хийтлийг нийлэх хэрэгтэй. Тийм хошигнолыг тухайн зааж байгаа сэдвтэйг холбож гаргаж ирэх хэрэгтэй л дээ. Тэхийн тулд өөр зүйлийг их унших хэрэгтэй болж байгаа багш шүү. Тэгээд нэр хийтлийг нийлдэнгүүд нөгөө нойрмолжсэн оюутнууд гид чагчаас ирээд намайг хараад шоолоод байгаа юм юу болов гэдэг нөгөө учраа мэдэхгүй. Тэгээ гинт нөгөө инээдэн дунд сэрэгцэн оюутнууд дахиад ерөөсөө нойрмолдог юм л да. Гихэмшлэнгээр ингээд лекцийг унших ингээд өөрөө урлаг л да. Тэгээ иймэрхүү байдлаар л ингээд уншиж явах. Тэгээд ингээд таны мэдхүү хувьд бол их унших хэрэгтэй. Энэ Альберт Эйнштейний хэлсэн сайхан үг байдаг шүү дээ. Чи үнэхээр сайн багш юм бол яаж амжилтанд хүрсэн? Тэрийгээ л оюутнуудаа заа гэж. Тэр айгүй үнэн үг. Тийм. Тэрийгээ л заа. Тийм өөр юм одоо заахал бол тэгээд тэр бол миний өгнөөс юусаа гардуу. Хоёрт нь бол оюутнуудаа хайрлах хэрэгтэй. Оюутнуудаа хатуу байвч тэгээд одоо хайрлах хэрэгтэй. Мэдлэгийг бол дүнгээр биш. Магадгүй таарах хүн сургалттай байсан оюутнууд төгснөхийн дараа мундаг юмч болцсон. Олон байна. Олон одоо миний нүдэн дээр байна шүү. Манай курсээс хүртэл байна. Байгаа. Тэгэхээр тэр үедээ яаж сурч ирсэн гэдэг тэр дүн хүнийг бас 100% тодорхойлж чаддаг. Дараа нь хэн болох вэ гэдгийг багш хүн урьдчилж харж явах хэрэгтэй. Тухайн үедээ сурах арга барилаа олж чадахгүй улсууд бас байгаа шүү дээ. Яваан дундаа харин нөгөөдхөө илүү болдог. Нөгөөдхөө биднээс хамт сурч ирсэн, онц сурч ирсэн улсуудаас ч гэсэн илүү болж явж байгаа. Тийм тохиолдол бас байгаа. Тийм учраас энэ ер нь бол багшлна гэдэг бол суур хүмүүжлээс ялангуяа хувь хүний хөгжил гэдэг чинь тэр багш хүн өөрийнх нь хөгжил шүү дээ. Тэр хөгжлөөр олж авсан. Тэгээ амьдралаар олж авсан туршлагуудаа үндсэн гол хичээлтэйг хамтруулж заах хэрэгтэй. Зүнээс зөвхөн одоо илгэний өвчнийг ангаадах тухай заагаад байхгүй. Ингэж би бодож явдаг юм да. Тийм шүү. Яг та нөгөө түрүү аватар гэл
Би саяхан Аватар киногийн сүүлийн ангийг үзлээ. 3 цаг гарна. Нэг мэтгэл л дууссан. Яг тийм. Тэгтэл лекцийг яг тэгжид нэг мэтгэл лекц дууссан. Тэгтэл зарим оюутнууд бол хэцүү шүү дээ бас. Тэгээ хурдан дуусаасаа л гэж боддог. Одоо нэг бидний ч лекцэн сууж байсан. Яг багш 10 өөр л дөө. Тийм. Тэгэхээр яг чиний хэлдэг шиг 3 цаг Аватарыг үзээд дорой хэдхэн минутанд дууссан юм шигээр сэтгэл. Лекц өөрөө яг тэгж л охин бол үнэхээр өгөөчдөг. Манай уламж таныг авахны мэдлэг бол орчин цагтаа холбоод ирэхээр тэгээд бусад мэдлгүүтэй хавсраа заах юм бол үнэхээр хүний сонирхлыг татах юм бол асар их байна. Тэгэхээр тэр нюансыг бид лекцэн дээр гаргаж л оюутнуудад өгч явах хэрэгтэй л доо. Тийм. Тэгэхээр би одоо яг таныг уламжлалт таныг авах ингээд одоо ярьж хэлсэн тэр оюутан байлаа, төгслөө. Ер нь яг уламж таныг авах ухаантай яаж холбогдчихв? Тэгээ юуг нь одоо та эхлээд нөгөө бөөрийн эмч болно гэдээсэн юм чинь ягаад уламжлалт таныг авахны эмч болчихв? Уламжлалт таныг авах гэдэг ойлголт бол байдгийн байна гэдэг нь бол их тодорхой. Тэгээ яг хөө тэр төвд хэл хэдийгээр би одоо НАСА ангид нүүр ам судлалын ангид сурч ирсэн. 1-3 дугаар курс хүртлээ. Тэгээ хажуугаар нөгөө уламжлалт таныг авах нь үзэхийн тулд эхлээд төвд хэл үзэх хэрэгтэй. Төвд хэлээ үзэхийн тулд монгол бичих сурах хэрэгтэй. Тэгээ энэ хоёроо их одоо сураад ингээд 3 жил шахам. Тэгээ дээрэс нь Орос хэл бол одоо 10 жил дээр заалгасан их сургууль заалгасан миний одоо яг албан ёсны үтсэн хэл байна шүү дээ. Тэгээд ингээд тэр төвдөлөөрөө дамжуул цаашаага орж эхэлсэн. Тэгээ орж эхлэхдээ ямар сонирхолтой зүйл гарсан гэхээр 1990 оны 89 оны намар үндэсний номын тусанд Хөх хотын ангаа ухааны Хөх хотын түгшүүг байна гэдэг чинь Хөх хотын үндэсний номын сангаас Монгол бичгийн номууд ирсэн. Тэгээ би нөгөө Нацаг доржийн нэрмж номын сан үндсэн номын сан хоёрд нөгөө хамгийн идэвхтэй уншигч. Өгдөө ирээл хичээл тараал тэнд тэгэл орой хардаг. Тэнд ажилдаг фондны юм бүх ихчнэр тань. Ийм ном ирсэн монгол бичиг ингээд. Тэгээ тэндээс би одоо дармамаар бусан ч байдаг гэдэг төвдийн алдартай юм чи. Гайпрам үнсэл дом мэ. Зарилгын эргэст харанхуйг арилгах цуул гэдэг тийм ангаахны ном ирсэн гэж хэлээд тэгээд монгол бичгээр орчуулсан номыг л уншсан. Тэгээд тэр номыг уншаад тэр бол нэг хойд үндэсний 25 бүлгийн тайлбар л да. Тэгээ хамгийн ихнийх нь бүлэг нөгөө суд сууж онцлог. За тэгээд тэрнээс нөгөө НАСА ангид байж байгаа уламж таныг авах анги гэж огт ойлголт байхгүй. Тухайд уламж таныг авах анги гэж байхгүйсэн. Гэхдээ дэрийг уншаад ойлгоход их хэцүү. Гэхдээ ямар ч байсан ингээд олон дахин давтаж уншсаар байгаа ойлгоод тэгээд би 90 онд судалгаа хийсэн. Ангаа хоног сургуулийн тэр үеийн одоо оюутнууд бол ихэнх оюутнуудын судсыг барьж үзсэн. Ер нь ертөнцийн бүх хүмүүс эр судастай, им судастай, бод судалтай. Энэ 3 судастай байдаг. Тэгээ энийг эхлээд тогтоодог. Хоёрдугаар тэн дотор онцор заадун гэж. Гайхамшигт 7 судас гэж. Тэр гайхамшигт 7 судас нэг нь болохоор тэр жирэмсэн үеийн ургийн хүүсийг тодорхойлдог судас. Эрэгтэй хүүхэд байна уу? Эмэгтэй хүүхэд байна. Энэ хоёроор би судалгааны ажил хийхгүй. Тэгээ нөгөө уламжтай анги гэж байхгүй тэрийг заадаг багш байхгүй учраас нөгөө арга зүгөө өөрөө л боловсруулна. Гэтэ өөрөө алдаж онж авсан юм хүнд хоногшихтой хүнд одоо наалтахтай айгүй сайн байдаг л та. Тэгэл одоо тэр маань өөрөө надад мэдлэг болж үлдээд тэгээ тэргээр би судалгааны ажил хийгээд тэгээд юу тавьсан. Илтгэл тавиад тэгээ тэр илтгэл маань 90 онд явсаар хагаад оюутны эрдэм шинжилгээний улсад шалгараад оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээл толгойтой алтан медаль 5 яамны тамхтай жуух бичиг 150 төгрөгийн шагналтай. Тэр чинь одоо хар цай 50 мөнгө 25 мөнгө гөөхий 50 мөнгө өсөн шүү дээ том. Тэгээ нэг сургууль дээр тэр чинь авч идээд 1 төгрөгөөр л энэ болчдөг. Тэгээ 150 төгрөг гэдэг ч одоо асар их мөнгө. За тэгэл ерөөсөө энэ уламжт гэдэг ойлголтоо би бүр гүн орсон. Тэгжээд л 90 оноос уламжт ангаах ухааны анги нэгдэл. Тэгээ ер нь бол яг энэ нэг үлэхэд бол ангаах тэр үеийн ангаах ухааны их сургууль дээр уламжт ангаах ухааны яг одоо суурийг яг шүнгийн номын яг тайлбарлаж өгсөн бол одоо энэ түүхийн шинжилгээ ухааны доктор профессор Хардын багш тэрвш багш юм шүү дээ. Тэр үед ангаах ухааны 4 үндсийн язгуурын үндсийг төвдөөс нь шууд орчуул заадаг байсан. Ямар гоё. Тэр шгшээ заалгасан. Тэгээ тэр шгшээ заалгав. Тэгээ бид нөгөө нэг ангид ингээд ороо суудсан. Тэгээ тэр шгшээ өөрөө гаднаас ирээд тэгээ заадаг. Сургуулийн захиргаа
багшд төлбөрийн төлдөг гэсэн мөлий хожим. Тэгээд тэрийг би түүхийн номдөө бүр бичиж үлдээсэн л дээ. Тэр бол яг бодит түүх байхгүй. Тэгээ тэр биш. Заагаад ингээд энэ нэг талаасаа гаднаас хүн ир заадаг, нөгөө талаас оюутны сонирхол дийлэмтэй тэрхээр сургуулийн захиргааны асуудыг шийдээл. Тэгээд 90 оны хавар ер нь одоо уламжтай анги гэдэг шийдвэр сургуулийн захиргаа гаргасан. Яг хөө тэр үед нэг онцлог 1990 оны 3 сарын 22-нд би анагаах ухааны их сургууль дээр отож манлагддаг эвсэл байгуул. Оюутнуудын одоогоор клуб байгаас. Тэгээд тэр маань бол нөгөө бие дааж уламжлалт анагаах ухааныг судалдаг. Ийм оюутнуудын эвсэл байгуулад тэгээд тэнд чинь 1-6 дугаар хүрсэн маш олон оюутнууд хамрагдаг. Тэгээд тэднэртээ одоо нөгөө өмнө жоохон монгол бичиг төвдөл гадарладаг. Тэгээд монгол бичиг төвдөл тэгээд хийшаар одооны онол 5 моходын онолыг заадаг. Тэгээд өөрөө сайн мэдэхгүй. Гэхдээ нөгөө хүн зааж явах явцдаа өөрөө суралцад эргээ одоо илүү өөрийн болгож авч ингэж ихэлсэн. Тэгээд ингэж эхэлж явж байгаад хавар нь 5 сарын үед Төмөрбаатар багш маань дуудаал. За одоо уламжтай анги нэ гэд оюутнуудын нэлсэж байгаа. За багш нарын би авъя чи оюутнуудын танай хөвслээс аавна гэх. Тэгээ манай хөвслээс хөвсөлд тэр отож манал гэдэг хөвсөлд явж байсан оюутнуудаас орсон. Одоо манай тэр хөвсөлд явж байсан мундагчууч одоо манай сэсэрд орж. Сэсэрд орж тэр хөвсөлд явж байсан. Тэгээ манай цэрэн давг. За. Бид ч бүгд явж байсан байхгүй. Бид ч нэг ангийнх юм чинь. Тий. Ингээл одоо тэр хөвсөлд байж байсан. Тэр хөвсөл чинь нэг онцлог нь би тэр оюутны зөвлөлийн дарааг байж захтаа тэр хөвслээ байгуулсан. Тэгээ сургуулийн захиргаа надад тэр сургуулийн хүзүүчэнд нэг юу өгсөн, өөрөө өгсөн. Тэн чинь оюутны зөвлөлийн өрөөтэй бас нэг хийсэн юмстэй айтайхан тогтчуудад өгсөн. Тэгээ дараа нь тэр хөвслийг байгуулахдаа доор ингээд том самбар зарлал тавьсан. Ийм отож манд хөвсөл анагаах ухааны их сургууль дээр байгуулагдлаа. Оюутнууд өөрснөө энэ хөвслээ цаашаа авч явна хичээлээ заана. Тэгээд энэ хөвсөлд бол заавал онц сурдаг. Арх уудаггүй, тамхи татдаггүй бичсэн. Тэгэл тийм л хүүхдүүд нь орж ирсэн. Тэгээ ер нь бол маш идэвхтэй хүүхдүүд орсон. Тэгээд тэр хүүхдүүд маань нөгөө 90 оныхоо 9 сарын 1-нд уламжтай ангид ороод тэгээ анх одоо 28 хүүхд байсан. Тэгээ 24 хүүхд төгсөн. Бус нь бас нөгөө жилийн жил яваад дараа төгсөн. Ийм сонирхолтой хүүхдтэй байхгүй. Тэгэхээр энэ уламжтай анагаах ухааны яг одоо анагаах ухааны их сургуулиар байгуулагдсан энэ сургуулийн ямар нэгэн байдлаар сургалтанд би бас гар би өөрөө оролцож явсан учраас эндээ аягүй сэтгэлтэй. Энийг хөгжүүлэх нь миний үүр үйлчж байгаа байхгүй. Тэгээд эн чинь 1-р курсээс аваагүй юм шүү дээ. 3-р курсээ төгсөө 4-т орох хүүхдүүдээс эмчилгээний ангиас л авсан. Тэгж авсан. Тэгээд 4, 5, 6 гээд 3 жил сурахдаа эмчилгээний ангийнхаа бүхэн программыг үзээ дээрэс нь уламжтыг давхар үзсэн. Тэгж одоо их хүн төгсөн. Тэгээд төгсөөд бид нар чи эргээд багш болж иж ингээд одоо явсан байхгүй. Тийм учраас энэ үр хариуцлага маань нэг одоо гарцаагүй өөрөө гэж их бас эхэлж багш нартайгаа хамтарч ингэж явж байсан учраас надад том өөрөө ногц. Нөгөө талаар нэг зүйлийг одоо хэлчихье да. 1992 онд би одоо хавар 5 сарын үед чи одоо уламжлалт анагаах ухааны ангийн 1-р курс үндсэнд бол 4-р курсээ төгссөн гэсэн. Тэгээ 5-р курсээ төгссөн. Төгсөх хавраа шалгалтуудаа орчлуулад өгсөн. Анагаахт бас шалгалтыг урьдчилж өгөхөд их хэцүү. Тэгтээ ерөнхийдөө нэг онц сурдаг хүүхдүүдэд багш нар ерөнхийдөө бас сайн. Тэгээ би багш нарт уучраа гаргаж хэлээд тэгээ би яах гээд байгаа гэхээр 90 оноос эхлээд Польшид манай эмчнэр очиж ажиллаж эхэлсэн байхгүй. Тийм уламжлалт эмчнэр. Гэхдээ яг уламжлалт гэхээс илүүтэй нөгөө Европын эмчнэр 3 сарын уламжлалт анагаах ухааны мэргэжил болох курс төгсөөд диплом аваад Польш явчихдаг. Тэр үед одоо Польшид сурах сонсохны 1 тун ман шатан $1 хүчээс үгүй шүү дээ. 1 тун. Хөөх. Тийм үнэтэй болоо. Тэгээ тийшээ чи нөгөө эмчнэр гарч эхэлж байсан баг. Тэгээ нөгөө 3 сарын эмчнэрийн курс заримдаа Төмрөө багш надаар юу уншуулсан. Онлайн хичээлээ уншуулсан. Би чи нөгөө 5 дахь курсын оюутан мөртлөө эмчнэрт миний тэр заажсэн эмчнэр дотор Монгол улсын гавьяат эмч хүртлээ нөгөө уламжлалтын курс угаал тийшээ явсан нарт. Тэгээ нөгөөдөл чи явахдаа болж игэл араас үрээ дээрээ гээл. Тэгэл надад ямар ойлголт ирсэн гэхлээр би ерөөсөө явах юм байна гэдэг. Тэгээ та шалгалтаа шахаж өгөөд тэгээ 5 дахь курст аавыгаа дүүнэрээ динжин мэнгад гэртээ аваачаад тэгээ тэр үеийн лам
одоо юм барьдаг усуудыг танил бичнэ уламжтай анги учраас тэгээд ардын дүүрүүлэнгээс түүхийд аваад яг 12 төрлийн юм хийсэн юм би. Одоо сопок сумтан гэж энэ ам цангахад одоо ерөнхийдөө чихрийн шижин тосгогч болохоор сопок сумтанг одоо тоосго сопок гэдэг нь хөх тоосго тэрийг ном ботгоод 3 найрлагатай үүс аруугаар тэрийг хүртэл хийгээд яг ийм түүхийдэд цуглуулад 10 кг юм хийгээд тэгээд тэр үед нөгөө Японы засгийн газраас манад нэг хуурас өгдөг гэсэн. Тийм нөгөө юм юутэй Монгол гээд цагаан лаацтай Монгол Японы далдаа. Тэрийг 10-ыг олж аваад нэгэнд нь 1 кг юм хийгээд ерөөсөө ийм 10 лаац ийм өрөвчнтэйгээл ээж аав хоёроос мөнгө зээлэл тэгэл би 5 сарын сүүлээр поош авч. За. Тэгээ поошд очиод 6 сар, 7 сар, 8 сар, 9 сар гартал ажилласан. Аюу олон пункт дээр ажилласан. Тэгээд энд чинь нэг өмнө таньдаг хэмжнэр бүгд очиод ингээ пункт байгуулад. Пункт гэдэг маань одоо нэг жижиг тэг үзлэгийн газар нэгээд ажиллаа. Тэгээд эднэр дээр очиод нөгөө бариа цэцлийн тэгээ намайг үгүйсэн таних юм. Тэгээд эднэрийн хоноод 3 саргаар ажилласан шүү дээ. Тэгээд 5 дугаар хүрсэн 6 дугаар хүрстэ ороход нэг хичээл 9 сар эхэлсэн хойно ирсэн. 9 сар 10. Тэгээд ирэхдээ би тэр олсон мөнгө маань нэг өрөө байрны мөнгө хийж ирсэн байна. Оюутан байхдаа 3 сар гаргаж байхад тий. Тэгээд энэ шар дэлгүүр гэж одоо бөмбөрийн урталтай 40 мянга. Одоо миний тэр хөдөлж явсан бай. Би одоо хараад их бахар 4 давхарт 40 мянга нэг өрөө байрыг хөдөлтөж. Ямар гоё. Тэгээд тавилга байхгүй. Тэр чинь тавилга авах мөнгө байхгүй. Мөртлөө байртай. Тэгээд юм нөгөө бичиг баримтаа шилжиж аваад өөр юм болох. Тэгээ би нэг өрөө байрыг 6 дугаар курст орох жил 5 дугаар курсээ төгсөө 6 дугаар орох жилийн дээр зун ажиллаад боошд ажиллаад нэг өрөө байр авсан. Тэгээд одоо тэнд ч манай ангийнхаа ирж нөгөө дулаахан тэгээд газараа сайхан суулж аваад хичээл уншдаг гэдэг тийм л байлаа да. Тийм учраас эн чинь би оюутнуудад энэ түүхийг ярьдаг. Тэгэхээр эдийн засгийн хувьд ч гэсэн яг энэ уламжлалт гахуун таны амьдралыг тэтгэнэ. Бодит түүхний багш нь алсан юм яриад хэрэггүй зүгээр өөрөөрөө жишээлээ. Яг одоо үнэн энийг бол одоо олон хүн батлах юм чинь. Тэгээд ингэж одоо эдийн засгийн хувьд гэсэн өөрөө босдог орон байртайч болоход тийм учраас энэ ухаанаас сайн сураад эмнэлгийн тусламжийн үнэхээр чанартай үзүүлж чадах юм бол зөвхөн Монгол улсаас тогтохгүй бид нар гадаадд төртөл гарч ажиллах боломж одоо байгаа шүү гэдэг би надад маш их сайн хэлдэг. Яг бол Монголын зах зээл чинь жижиг шүү дээ 3.5 сая хүний зах зээл. Гэтэл дэлхийн өөрөө одоо 8 тэрбум болж байна. Хаач очиж ажиллахад уламжлалт авах тэр улсад байхгүй учраас давтагдахгүй байхгүй. Тэгэхээр энэ өөрмөс соёлоо бид нэр гадагшаага түүхэх ёстой. Ингийн тулд энэ мэдлэгээ сайн сурахаас гадна гадаад хэл. Ялангуяа англи хэл сурах ёстой маа. Энэ их чухал. Тэгэхээр энэ уламжлалт тангахан гэдэг бол миний амьдралд ч гэсэн хүн болоход ч гэсэн үг даад сурах ч гэсэн нүгэл буйныг ялгах ч гэсэн асар их нөлөө үзүүлсэн баг. Би их судар бол хүний их ном болгоод юм а. Тэр үйл үнэн шүү дээ. Ингэж л явсан юм да. Тий, яг би таны яриан дээрээс би болохоор өөрөө яг нөгөө Европ чиглэлээр анх төгсөжсэн. Тэгээд Европ уламжлалт хоёроор төгссөн эмчнэрийг ингээ харж байгаад уламжлалтын эмчнэр гадаад зах зээл рүү гарах боломж нь илүү байгаад харагддаг. Яагаад гэдэг вэхээр за Европоор төгссөн эмчнэр тэнд очиж шалгалтаа өгөөд ясан ч гэсэн яг тентхийн одоо өв соёлын л одоо яаж болно нэг онц биш. Яг тентхийн ном журмаар нь одоо ажиллаад явна. А уламжлалтаар очиж байгаа хүмүүс өөрөө сайн байх юм бол тэнд бүр цойлоод одуулж гялцах тийм боломжууд нь байдаг юм байна да гэдгийг харж ирсэн. Тэгээ өмнө бас яг таны яриан дээр ингээд дүүгээд ярихад мамтцсан эдийн одоо насгдар чамптай ярьж хахад яг мамтцанга байгууллаа ингэж яагаад бас санхүүгийн хувьд маш их хүнд байсан. Тэгээ би Англид очиж үзлэг хийж ирж ирсэн. Тэгээ тэр мөнгүүдээрээ буцааж ирж энтгийнхэн зээл юмнуудыг дарж ирсэн гэд. Тэгэхээр энэ нэг уламж танах авах нь энэ сайхан өв соёл чинь бидний бас нэг хүний хүнлэн амьдрал юм чинь тийм ээ эдийн засгийн хувьд бас одоо өгөөчтэй байх бас илүү боломж байдаг юм байна даа гэж би бас өвдөө хараад байна. Үнэ одоо Монголын уламж танах авахны хөгжилд онцгой хувь нэмэр болсон бидний дээд үеийнх юм байна шүү дээ. Тэрний нэг нь бол одоо нацгдар чамп үнэхээр мөн. Яг л 1993 оноос тэр хувийн хөгжлийн эрүүл мэндийн байгууллага уламжлалт авахны асуудал хариуцсан мэргэжилтийн хийж явахдаа энэ уламжлалт авахны чиглэлээр болоод явган чиглэлээр, эмийн сангийн чиглэлээр, шүдний эмнэлгийн тусламжийн чиглэлээр байгуулагдсан ихэнх эмнэлгүүд нь нөгөө яамд хариалагддаг. Тэгээд тэр асуудлыг би хариуцдаг байсан. Тэгээд эднэрийгээ сайн мэднэ л дээ. Тэгээд өнөөдрийн энэ уламжлалт авахны хөгжилд бол
онцгой хөв нэмэр оруулсан эдийн үний нэг нь бол гарцаагүй манай нацгад орж байгаа. Тэгээ нөгөө талаас нь тэр Мам Дацанг 93 94 оны үед чинь нацгад орж байгаа чинь их ухаалаг мундаг их алсын хараатай хүн. Нөгөө Минзэн хаанд ажиллаж исэн Ласын төв дэмжлэгийн дэд сургуульд төгссөн Лусан Дундуу гэж мундаг төв залуу байсан. Тэр урьж авчираа тэр хүнийг чиг авчираа. Тэгээ Мам Дацанд Лусан Дундуу хичээл заадаг байсан шүү дээ. Тэгээ Лусан Дундуу битэр чинь их найз болцсон. Тийм тэгээд би хажуугаар нөгөө нэгдүгээр эмнэлэгт нэг өөрөө дараа нартаа навж аваад 95 6 оны үед хувийн эмнэлэг байгуулад тэгээд өдрийнхөө цагаар би гүйчиж ажилдаг. Тэр хооронд Лусан Дундуу ажилдаг. Ингээд одоо би тэр нэг хэсэг ажиллаж байсан. Тэгэхээр тэр хүнийг орж авчирж энэ уламж танга ахуйны сургалтыг яг Мам Дацангийн ирэмбэнд дэг ёсонд оруулахад их хөв нэмрээ оруулсан. Зүгээр бас сонирхолтой би анх удаа сонссон. Гой сонирхолтой. Би яагаад гэвэл 93 оноос өнөөдөр ингээ 32 жилийн энэ түүхийг яг биеэрэд бол яг тэр асуудал хариуцсан мэрэгчлээ байна гэж би өөрөө бүгдийг мэдж. Хин одоо энэ Монсын Хүрлбаатар байна. Тийм дархны Саграажав гэж мундаг хүн байсан. Энэ улсуудын чинь тэр түүхийг тэр архивд бол одоо бүгд тэр материалууд нь хувийн эмнэлэг байгуулахад шаардлагатай материалууд жил болгоо нөгөө тайлангаа хөсөнгуулдаг тэр гэрчлэгнүүд нь бүгд байж байгаа. Би нэг сонирхол зүйлийг сансан дээр хэлье. Тэр Лусан Дундуутай хамт нэгдүгээр эмнэлэгт ажиллаж байхад би энэ оюутнуудад энийг их жишээ болгож ярьдаг юм. Хүний мэс чанар, уужуу ухаан, ухаалаг байх, инэрэнгүй байх бүр тод жишээ болсон хүмүүс нийгэмд бас байдаг. Тийм хүмүүсээс бид их сурах ёстой байна. Би нэг удаа өдөө хоолны цаг болонгот нөгөө нэгдүгээр эмнэлэг яам хоёр ойрхон учраас гүйж чад нөгөө өрөөнд ороод үтсэн чинь намайг угсаад дуудулсан байсан хүнээр. Тэгээ очисон чинь нэг эмэгтэй үзчихсэн. Тэр үед нэлээ ихчмэд нэлээ марилаг. Тэгээд тэр хүнийхээ судсыг барьж яагаад тэгээ Лусан Дундуу ч нөгөө ярианы хэл их сайн сурцсан. Нөгөө өвчтнүүд үзсээр аваад. Тэгтээ зарим нэгэн зүйлийг би тайлбарлаж өгдөг. Гэсэн чинь нөгөө чинь гайхацсан. Энэ хүн жирэмсэн ерөөсө болохгүй гэдээсэн. Тэгсэн мөртлөө жирэмсэн болцсон байна гэж суудсан нэр. Тэгээ би асуулаа танд ямар зөөр? Наад нэг зөөр байхгүй. Тэгээ би жирэмсэн болцсон байна уу гэсэн. Тийм ээ манай төв дэмжтэй нэг үзээд таны судас яг жирэмсэн судастай байна. Тэгээд тэр ямар асуудал гол юм яриад байсан гэхэл манай нөхөр гадаа байгаа. Би тэр гэр бүлүүлээд 16 жил амьдэрсэн. Тэрөөс хүүхдтэй болоогүй. Тэгээд их насны төвд очиод шинэлгээ өгсөн чинь манай нөхрийн нөгөө эр билгийсэн төрөлхийн дутуу болсордог учраас хөдөлгөөн муутай. Тэгээ үр тогтоож чаддаггүй. Тэгээд энэ олон жил хүүхдтэй болохгүй асуудал чинь нөхөр чинь байна гэж хэлсэн. Тэгээ нөхөр мань гадаа байгаа. Тэгсэн мөртлөө авгаан жирэмсэн болчиход байдаг. Тэгэхээр энэ чинь хэцүү асуудал болж байгаа байхгүй. Тэгээ би тэгээд таныг одоо жирэмсэн болсон чинь нөхөр чинь мэдэх үгс чинь мэднэ. Гэхдээ нөхөр нь одоо үр тогтоох чадваргүй гэдэг нь тогтоогдсон мөртлөө авгаан жирэмсэн болчиход. Тэгээд яаж жирэмсэн болоод байдгийг тэр үед чи 94 5 оны үед чинь ерөөсөө тэгсэн тэр эмэгтэй харин тэгж ин би гот нь өөрийгөө үзүүлэх гэж ирээгүй юм аа. Нөхрөө таярд үзүүлэх гэсэн. Таяр нэг сайхан зөвлөгөө өгч. Энийг одоо эмчилчих боломж байна уу? Би аваад ирсэн гадаа байж байгаа. Миний жирэмсэн болсныг манай нөхөр бол мэдчихэж байгаа. Тэгээ би асуулаа. Тэгээ та яаж жирэмсэн болсон юм? Гэсэн чинь өвчтөн хүн бол ямар эмч хүнээс юм ануух юм биш. 16 жил хамт амьдраад. Тэгээд манай нөхөр аяйгүй сайн хүн. Тэгээд одоо нөхөр маань одоо үр тогтоох чадваргүй гэдэг нэг нь тогтоогдсон ч гэсэн их сайн хүн учраас би энэ ханаасаа бас салахгүй. Тэгээ би нөхөртөө хэлсэн. За нэгэнт асуудал юм болцсон чи хоёул хүүхд өргөж аваа. Тэгсэн чинь нөхөр нь би бодъё гэсэн. Тэгээ бодож байгаад хэд хоногийн дараа хэлэхдээ хүүхд өргөж авах болио. Чи нэг хүнээс жирэмсэн болчиход байна. Яагаад гэвэл чи битэр 16 жил хамт амьдсан одоо нэг хүн шиг болцсон. Тэгээ чамаас гарсан хүүхд гэдэг бол надаас гарснаас ялгаа байхгүй. Тэр ямар уугу агуу ууж төлөө тийм гайхалтай. Тэгээд хинээс жирэмсэн болохыг би хэлж өгнө гэсэн нөхөр нь. Тэгээ нөхөр нь найзраагаа ингээд чагсаагаад. Тэгээд тэд дотроос нэг удам өгсөн. Боловсролыг харж байгаа тийм байх тий. За чи энэ хүнтэй. Одоо антаа дата хүүхдтэй болоо гэнэ. Тэгээ авах нь хүлээж аваагүй. Яаж авах вэ гэж авах. Тэгээд одоо ингээд аажмаар ойлгуулсаар хагаад аваагаа ихтгэл өмчлөлт болсон. Дараа нөгөө найз очиж ятгсан. Тэгээ тэр найзаас нь жимсэн болоод 4 сартаа жирэмсэн. Гэхдээ тэр эмэгтэй сэтгэл ямар байсан гэхээр нөхрийгөө л одоо тэр
асуудлыг шийдээд нэг эмчилчих боломж байна уугүй юу. Тэгээ та оруулаад ирдэг ороод ирсэн чи ямар сайхан залуу. Метр 87 8-тай. Би барилддаг юм уу гэж асуусан чи үгүй гэсэн. Тэгээ аяйгуу сайхан том биетэй. Аяйгуу тийм даруухан сайхан хүн. Би яагаад ирэх мэдэн гэхлээр нөгөө судсын нөрхөө нөгөө энэ шууны булчин аяйгуу том байхгүй. Мундаг сайхан тийм би хаваатай. Тэгээ одоо яг тийм харамсалтай болцсон. Гэхдээ тэгээ тэндээс би оюутнуудад юу хэлдэг вүлээ? Хүний сэтгэл Монгол ир хүний ууж муухай. Монгол хүн ерөөсөө хүний хүмүүстэй биш. Хүний хүмүүсгүй болчоогүй шүү. Тийм хүмүүс байгаа. Тэднэрээсээ бид нар илүү суралцах ёстой. Бидний өвчтөн хүртэл бидэнд хүн байхыг, ямар одоо ёс зүйтэй байхыг, ямар одоо биеиндээ хайртай байхыг, нөгөө талаар тэр ямар ууж сэтгэж асуудыг шийдэж чаддгийг хот жишээ энэ шүү дээ гэдгийг л оюутнууд би жишээ болгож бас энийг хэлдэг. Эдгээр бол их одоо хүлээцтэй сонсч авдаг. Тэгээ би бол одоо клиникт ажиллаж байхдаа бас тиймэрхүү жишээнүүд олон тааралж байсан учраас энэ бол бас нэг том бахархалын жишээ л дээ. Ийм юмнууд маань миний өөрийн заах арга зүй, хүн суралцах, хүнтэй хайрцах тийм ээ. Тэгээд өшөө ууж сэтгэх хүлээцтэй юмд байх, нэх өрөвлөд байхгүй байхад бас тэр хүмүүсийн үзүүлж байгаа эерэг сэтгэл маань надад маш хүчтэй нөлөөлж. Тэгээ би одоо эмч уснараа, ялангуяа уламжлалт эмч уснараа бас л одоо үнэхээр бахархаж энэ нэр төрөө одоо өшөө цаашаа өндөр төрөж явамсан гэж ингэж бодож явдаг. Тэгээ энийг лекцэн дээр бас үе яг тийм тохирсон агуулгатай үед нь би бас оюутнуудаа ярьдаг. Тэгэхээр эдгээр бол тэгээ оюутнуудад агуу мэдлэгхөөс илүү хүн байхад нь л сурах нь айгүй чухал байдаг. Энэ бол одоо зүгээр хоос үг биш л дээ. Тэгээ бас таны яран дээрс багш гэдэг үгийн явтгыг л бас бодж ийлээ л дээ. Ингээл өмнө бас олон багш нартай ярьж ирсэн. Багш нар болгон хүн байх талаар л ерөөс анхаарах хэрэгтэй шүү гэл. Тэгэхээр энэ багш гэдэг зүйл их нандин юм байна. Тэгээ одоо энэ цаг үе дээр зөөр би яхаа нөгөө нийгэм сүлжээн дээр илүү ажилладаг болохоор хүн болгон өөрийгөө багш гэд нэрлээд энэ сайхан юмны үн цэнийг бас ч унгаах гэдэг энэ удаа. Үнэхээр яг хүн багш байхыг үгүйсэхгүй л дээ. Гэхдээ одоо зөв зүгээр өөр дээрээ нэг багш гэдэг нэр тавиал ингээд энэ сайхан нэрийг одоо олонний анхаарлыг татчихагаад буруу зүйлд ашиглах үедээ гэдэг нэг юм бас жоохон миний хувьд бол эмзэглэл яваад идэгин. Тэгээ яг цааны ингээд сайхан яриан дээрээс багш хүн гэдэг бол хамгийн эцсийн дүндээ эрдэм сурахаас гадна хүн байхаас гэл багш болох нь хилээд байдаг. Энэ юм дээр л бас сайхан санагдчихээн. Тэгээ нөгөө уламжлалт ангаахын талаас эргээд би бас нэг юм асууя гэж бодоод. Би нэг багштайгаа нэвтрүүлэг хийх гээд ярилцаад явж исэн. Тэгсэн чи яг багш нэвтрүүлэг дээр яриаг үл дээ. Гэхдээ ер нь баяраа манай Европ буюу одоо энэ өрний дангаах ухааны одоо энэ тогтолцоо нь өөрөө юм болчиход байна. Яаж ийна гэдгсэн хүний хэмж байхгүй болчихлоо. Зүрхний эмч, бөөрийн эмч, илгэний эмч, өөрөөр хэлэх юм бол эргэтний эмчүүд гэдгийг одоо бэлтгэдэг ийм тогтолцоо болчихлоо. Энэ бол дэлхийн тогтолцоо байна. Ингээд эргээ харахаар хүн гэдэг чинь өөрөө эргэтнүүдээс тогтсон нэг цул бүхэл тогтолцоо. Бүр махбат битгийх л цаанаа ингээд оюун санаа одоо сэтгэл сүнсний ингээд нэрээр ярих юм бол тогтолцоо байгаад байдаг. Энийг бүрэн утгаар нь авч чадахгүй байна, харж чадахгүй байна. Гэтэл уламжлалт ангаах ухаан энийг бүрэн цогцоор хүн гэдгийг авч үзээд байна гэдэг. Энэ талаар бид тэр ярилцж байсан байхгүй. Тэгэхээр та яг энэ уламжлалт ангаах ухааны одоо энэ онол арга зүгээс эхлээд ингээд хүнийг яг юу гэж авч үзээд байна. Энэ сайхан бүхэл тогтолцоо гэдгээс нь авдаг гэдэг талаас нь ярьж өгвөл. Энэ маш чухал ойлголт. Жохорлоор нейрогийн нэг хэлсүү байдаг. Индира Гандид бичсэн цагтлууд байгаа л да 3 ботно байдаг. Тэр дотор Чингис хааны тухай дэлхийн янз бүрийн мэдлэгүүдийн тухай бичээгээд нэг бүлэг дээр ингэж бичсэн байдаг. Хүний биеийг эдисийн ген уургийн бүр нарийн төвшөнд судалж байна. Орчин цагийн анагаах ухаан. Тэгтээ тэгд нэр жишээл илгэний хэсэг маш нарийн судлаад бүр одоо генийн төвшөнд судалчаад тэр нарийн төвшөнд судалсан ойлголт нь судлах нь үр дүн нь буцаад ерөнхий хүний биетэйгээ ямар харьцаатай вэ гэдгийг алдагдуулчихдаг. Харин дорн дахны анагаах ухаан бол хүнийг яг бүхэл цогцоор эргэтний эмч гэж ерөөсөө байдаг. Хуучин барамбууд үзүүлж байгаа эмнэлгийн тусламж бол ерөнхийдөө л хүний биеийг эргэтэн тогтолцооныхын бүхэл цогц үзлийг хүнээс л авч үздэг. Тийм учраас хий шараадууд наанл бол өөрөө бүтэн тогтолцооны онол байхгүй. Тийм энэ бол ямар нэг эргэтнийг илэрхийлдэг ойлголт биш. Хий шараадууд нь бол хүний биеийн бүх эргэтэн системд байна. Ерөнхий байрладаг орон
байна. Жишээлбэл бадаг нь бол тархин шүтэж биеийн дээд хэсэгт. Шар бол элэг зөксөн шүтэж биеийн дунд хэсэгт. Хий бол сүүж бэлгүүсэн шүтэж биеийн доод хэсэгт. Ерөнхий орон байна. Гэхдээ үйлдэлийн хувьд бол бүх эргэтэн системээр хүч байгаа учраас энийг салгаж ойлгоход айгүй хэцүү ойлголт байна. Тийм учраас энэ бүхэл зохицсон жилийн онлын ойлголт гэдэг бол ерөөсөө уламжлалт гамдаг. Би нэг сонирхолтой жишээ татъя. Би Өвөр Монголын Өдөөс хорны анагаах ухааны үндэсний анагаах ухааны их сургууль, Хөхөтийн анагаах ухааны сургуульд зочин профессороор ажилласан. Их сар ажилласан. Тэгээ Өвөр Монголын анагаах ухааны их сургуульд профессор ажиллаж байхдаа голцоо магистр докторд хичээлсэн. Тэгж байхдаа би тэнд нэг Өвөр Монголын эмчийн нэг сонгодог одоо уламжлалт анагаах ухааны бүхэл зохицын үзлийг яг практик дээр клиник дээр хэрэгэлсэн жишээг сонсч байсан байхгүй. Тэгээ тэр эмчтэй би уулзж байсан. Тэр ямар жишээ байсан гэхээр одоо Шанхайгийн нэг баян тийм маш баян ганц охинтой. Тэгээд дэр нь их хожуу гэрэлжээ. Тэгээд гэрлээд ерөөсө 3-4 жил болоход хүүхэдтэй болдог. За тэгээд Шанхай, Бээжин, Хонконг, Америк нэгдсэн улсад ч баян учраас хүүхэдтэй одоо охин бол одоо хүүхэдтэй болох гол ерөөсө болж өгдөг. Тэгжээтэл нэг Өвөр Монголын сайн эмч Бээжинд очиж нэг хэд хоног үзлэг хийгээ тэгээд Өвөр Монголын үндэсний сургуулийн явахын гинэгээ сонсоод тэгээд Бээжинд ирээд охин үзүүлсэн баг. Тэр эмчээр Өвөр Монгол эмчээр. Тэгээд суцыг барьж үзчихэд 3 янз юм хөхтөө. Өглөө өдрийн юм ходоодны юм өгöd. Оройных нь юм бол яхаа эмэгтэйчүүдийн ер нь өвчнөд өгдөг юм өгсөн байгаа. Тэгээ 1 сар уугаарай гэж хэлээд өгсөн. Тэгэхээр нөгөө аав нь нөгөө баян дугуйцжилтэй. Гэхдээ жирэмсэн болохгүй байна гэдэг байх чи яахлаарэ ходоодны юм өгöd тахтай яа. Тэр хоёрыг өглөө өдөр хоёр хот ийм ходоодоор энэ өстой худлаа энэ өстой юу ч мэддэг юм чинь. Тэгээ хит онжсэн чи авгаа ятгсан ба. Үгүй яхаа сайн эмч гэсэн чи энэ урамлан гаралтай юм чинь яхаа уулгачихъя гэд. Тэгээ сар орчим болоод уулгасан ба. За тэгээд Дундууд очил лекц уншиж Хөхөттэй очиж байжсэн чинь нэг 3-4 сарын дараа 3 сарын дараа ч юм. Бээжингээс 3-4 живтэй бүтэн телевиз ихнийг авцсан ирсэн гэсэн. Яасан нөгөө охин жирэмс болцсон. Тэгээ нөгөө Хөхөтөд ч нөгөө Монгол эмчийг телевизээр суужлах хийх гэж. Үнэхээр энэ одоо чадвартай юм шигдгийг гарах гэж очисон бэл. Тэгээд тэр яасан гэхлээр бүхэл тогтцоо гэдэг ойлголт тэр байхгүй. Зөвхөн жирэмсэн болохгүй байна гэд тэр эмэгтэйчүүдийн одоо үр тогтоодог эргэтэн систем рүү эмчилгээгээ явуулахтай биш. Бүхэл зохицоор нь авч утгах юм бол уламжлалт анагаах ухаанд ерөөсөө л 90% нь юутай холбоотой гэдэг л ходоодтой. Идэж ууж байгаа юм, гаднаас орж байгаа юм тэр ялгарж байгаа ходоодны тунгалаг зүйн ялгаралт гэдэг юм бол тэр галын илч гэдэг юм чухал. Тэгээд даммаа тагшаа зэлрүү ган хуваа 7 тамир болгон дээр галын илчин гэж нөгөө тунгалаг зүй ялгардаг байхгүй юу? Тунгалаг зүй ялгарсаар байгаад хамгийн сүүлдээ тэр тусал дээр очихороо бас тунгалаг зүй ялгарна. Тунгалаг нь болохоор дээшээ яваад хүний зүрхэнд очиод дахиад огшин болж хүний цог залмаа бий болгодог. Харин цөв нь болохоор үр тогтоох. Эрэгтэй хүнд бол одоо цагаан тусал. Тийм цагаан тусал нь эмэгтэй хүнд бол улаан тусал буюу одоо өндөг хийсэн болдог. Тэгэхээр ий чинь бүтэн цогцсоогоор явж байгаа. Тэгэхээр тэр жирэмсэхгүй байна гэдэг нь болохоор ганцхан дээр жилийн эргэтэнтэй холбоотой ойлголт биш. Бүхэл цогцоор нь авч үзвэл яг гол бүхэл цогцыг чинь тэр тижээдэг тэтгэдэг гол юм чи ходоод нэг алилт сайн байж ижил хүн сайн ирүүл байдаг. Тийм учраас алтан дүрэн байдаг шүү дээ. Дотрийн өвчин болгонд ходоодын барь засаа гэдэг маань энэ бол нэгдсэн том системтэй гэсэн үг. Түүнээс нүдний өвчин байсан ч гэсэн илэгтэй холбоотой бол илэгний тунгалаг зүйн сайжруулахын тулд эхлээд тунгалаг зүйн ялгалтыг сайжруулдаг юм өхөн чухал болохоос өхөн нүдэнд нь өгч байгаа биш байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө систем нь өөр болчихж байгаа. Ингэж бүхэл зохицоор нь угаасаа эмчилдэг. Ийм тогтолцоо. Тэгэхээр уламжлалт анагаах бол яг таны хэлдэг бол үнэ. Ерөөсөө л хүнийг бол бүхэл зохицоор нь авч үздэг. Тэгэхээр нөгөө та сая бүх өвчний ер нь баг 90% нь ходоодтой холбоотой, ходоодны галын илчтэй гэдэг. Тэгээд одоо ингээ эргээ бодохоор орчин цагт бидний идэж унж байгаа хоол хүнс их өөр болж байна. За тэр тундаа сүүлийн жилүүдэд энэ өвөл цөнгөө баг энэ мөстэй шингэн ундааны хэрэгтэй. Баруунд бол яг мэдээж мөстэй ундаа мөстэй жуус гэдэг. Манайхан ч гэсэн дандаа ямиг мөстэй уудаг. Ийм одоо хүүтийн талын юмнуудыг хэрэгэлдэг болчихлоо одоо. Тэгэхээр яг иймэрхүү одоо бидний
Нэгт одоо энэ нутаг орн байна. Монгол хүний одоо бие махбодын онцлог тогтолцоо байна. А нөгөө талаас даяарч ирж байгаа энэ олон одоо хоол хүнсний асуудлууд гарч иж байна. Энэ дээр бид нар одоо яг нөгөө амьдрах ухаан талаас, эрүүл байх ухаан талаас юуг ер нь бас анхаарч үзэх хэрэгтэй гэдэг юм бол. Ер нь бол сурвалж жижигхэн судлаар би сүүлийн 30 гаруй жил ажиллаж байна. Хамгийн эртний уламж дандаг ахуйны та холбогдох сурвалж жижиг бол 1330 онд Хувлаа Цэцэн хаанаас Заяа хааныг хүртэл 9 хааны Монгол хаадын ордонд зоогийг хамаарч ирсэн. Яг сүүлд хамаарч ирсэн. Гэхдээ Хувлаа Цэцэн хаанаас хооших тэр ордны хоол ундтай холбоотой бүх мэдлэгийг баяжуулсаар агаад хадгалж бичиж тэмдэглэж үлдсэн тэмдэглэлүүдийг авсаар агаад тэгээд 1330 он Заяа хааны үед Хөсгөө гэдэг Монгол хүн хятад хэлээр Эдэ ундааны жинхэнэ томчигчиг ном бичсэн. Энэ номон дотор маш тодорхой байна. Энэ ном бол хятад хэлнээс бид хятад хэл болоод 1982 онд өвөр Монголд Хөхлөө гэж нэг ундаг орчуулагч хүний монгол хэлээр орчуулсан орчуулга үндсэн Мин улсын үеийн Хөсгөө Эдэ ундааны жинхэнэ томчигчиг номыг харьцуулж аваад гэрэл үсгэн дээр буулгасан. Тэгээд эндээс надад ямар ойлголт төрсөн гэхээр ерөөсөө хоол унд гэдэг бол бидний эрүүл амьдрах хамгийн гол үндсэн гол нөхцөл шалтгаан хүн өөрөө. Тэгээд тэн дотор бичсэн байгаа бол хэдэж битээ цад гэж. Нэгдүгээр хоол идэх соёл. Энэ монголчуудын нь маш илэг байсан. Чингис хааны зэрэг дэлхийн талыг эзлэхдээ хоол идэл яваад байсан бол хэзээ ч эзлэхгүй шүү дээ. Дандаа өлмөөхөн цадаж явсан. Бараг морин дээрээ л иддэг. Тийм тухтай иддэг юм байгаа гэж одоо манай лав гогш их ярьдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр тэрэн дотор бичснээр бол хоолны одоо орц найрлаг дээрээс нь хоолны чанар халуун уу хүйтэн үү тэг чанартай гэдгийг аягүй сайн бодож тэгээд тэр чанараа дагаад монголчууд ч нөгөө жилийн дөрвөн улирлд амьдардаг учраас жилийн дөрвөн улирлынхаа онцлог тохирогч хоолоо идэх хэрэгтэй. 100 ямар хоол идэх хэрэгтэй. Хавар ямрыг идэх хэрэгтэй. Намар аль ямар хоол идэх. Өвөл алийг идэх үү гэдгээ маш сайн тохируулах хэрэгтэй. Тэгээд нөгөө би одоо бас энэ талаар зарим телевизээр ярьжсэн л да. 5 өнгийн идэ байх. Тийм. Марко Пологийн номд байгаа юм л да. За. Марко Пологийн номд бол 4 байгаа. Тэгээ яхаа бид нар тэрийг 5 болгосон бэлэгдлэр. Хар өнгийн идэ, ногоон идэ, шар идэ, цагаан идэ, улаан идэ. Тэгэхээр одоо бол яг энэ өвлийн дунцаар болж байна те. Одоо бол ичээ хийц учраас улаан идэ. Махан улаан идэ. Тэгтээ махан идэхтэй айгүй чухал. Юу ялах вэ гэвэл адууны мах, хоньны мах хоёр идэ. Халуун чанартай, бүлээн чанартай. Адууны мах бол халуун чанартай. Хоньны мах бол бүлээн чанартай мөртлөө маш шим тэжээлтэй байхгүй. Тэгээд тэгш чанартай зарим номонд бол тэгшгэн, зарим номонд бол өчүүхэн сэрэнг үхрийн мах. Тэмээ ямаа хоёроо яах хэвэл борц хийх хэрэгтэй байхгүй. Хамгийн сэрүүн чанартай учраас хамгийн сайн борцолдог. Одоо адуу хонь хоёр бол хэзээс борцолохгүй. Тэгээ үхэр болно. Харьцангуй сэрүүн учраас одоо үхрийн борц хийж байна те. Тэгээд одоо бол энэ бүлээн халуун чанартай идэ, улаан идэгээ хар идэтэй хослуулна. Хар идэ гэдэг нь одоо яг өөрөө чи хэлдэг. Хамгийн зөв хар идэ буцсан ус. Ширгээс филс. Тэгээ монголчууд энийг ямар болгосон гэхээр өөрийнхөө ахуй тохируулаад хярам болгоцсон байна. Тэгэхээр одоо хамгийн сонгодог ундаа бол ерөөсөө л хярам. Бүр зарим сударт 18 нас хүртэл сүйтэй цаа бүг. Чөмгнөөс хол байлаг. Тийм тий. Бүр яг тийм чөмөг идвэл нусгаа болно. Нугас идвэл нусгаа болно. Чөмөг идвэл тэнэг болно гэдэг байна. Тэр хит их бадган хариуцуулдаг. Тэгээд тэр хүүхэд тэгээд нөгөө дур хүслэн дураараа болно гэдэг чинь нөгөө чөмөг хийх болохгүй. Тэр чинь насан турш усууд идэх. Ингээд бүх юм ингээд цэгцлээд өгч. Яг тэргээрээ л одоо бид уг нь тэр уламжилж ирсэн эдэ умдааны хэрэглээ соёлороо явмаар байгаа юм л да. Тэгээд дээрэс нь яг хар эдэн чинь арх орно. Тэгэхээр архийг бол уухаар бол өвөл луудаг. Тэгээд одооных шиг юм парта газар дулаан газар амьдарч байгаа усуд бол арх уух ямар шаардлага байхгүй. Тэр чинь яадаг вэ гэхээр орой гадаа түлээд хоол ундаа хийчээд тэгээд ерөөсө цогсож байгаа л шөндөө хүүтэн болно. Өглөө их
сэрүүнд босч ирж штэ гэрч нөгөө. Тийм учраас орой яадаг хөглөр унтахаас өмнө нэг жоохон шими юм аа жоохон халаагаад шар тус хийж уучгаад тэр шар толынхоо тосныхоо элчинд нөглөө босч ирдэг ч юм уу. Ийм байдлаар амьдралаа өөрөө зөв. Түүнээс суны халуунд завсрын улирлууд хавар намуудад нэг тийм архи уугаад байх нь гайгүй. Зүгээр архиуд нэг тодорхой улирал байдаг нь намрын дунцаар штэ. Найр наадад болдог. Тэгтээ тэр нэлээ сэрүү болоод ирсэн үе намрын дунцаараас хойш намрын сүүл сард ийм л онцлогтой явсан юм байна лээ. Түүнээс биш Япон солонгосын дундад нас нь 80 гарцсан гинэ. Одоо ерөөсөө монголчуудын ингээ баг байна. Яг эдгэр шиг одоо ингээ загас идцгээ. Ногоо идэ. Тэгэл одоо энэ гой булгын тэр Япон улсын үе гэдгээс илүүтэй бидний өвгдөөс яаж амьдарч ирсэн энэ газар нутагт дээр эдэн ундаага яаж зогсуулж ичсэн. Жилийн 4 улирлдаа 4 5 өнгийн эдэг яаж зогсуулж ичсэн. Энэ нэг зогсуулж ичсэн эдэн ундаагаа л бид одоо тэр уламжлалтаар хэрэглэх хэрэгтэй. Нөгөө талаар тэр эдэн ундааны жинхэнэ товчод байгаа нэг аягүй ойлголт бол хизээж битгий цад. Хизээж битгий цад. Цатал хоолно гэдэг бол та бог наслалаа л гэсэн. Тэгээ зарим тохиолдолд одоо жишээлбэл би бол бас өөрөө тийм эрүүл өндөр ухааны лекц уншдаг хүн энэ дадлуудыг өөртөө хөвшүүлэг байж хүнд лекц унших чинь айгүй тийм зөв бас зүгүүл юм болно шүү дээ. Тийм учраас манай гэр бол одоо орой хоол ерөөс иддэг. Өвөө зөнгөө 100 бол бүр баг. Тэгээ одоогоор би одоо хүртэл ингээд нэг арх тамхинаас хол явж болдог. Энэ бол нэг тийм ер нь арх тамхи бол манай залуучууд буруу хэрэглээд ирэхэд тэгээд дараагийн өөр хэрэглээлөө шилжих гээд байдаг. Тэгээ ер нь жоохон ууд идж байгаа улсууд чинь тэгээ нэг тийм дарамтаа бас нэг сайн юм ярьдгүү. Гэхдээ мэдээж одоо эн чинь бас нэг талдаа бас эдэний дээж учраас хүндэтгтэй ханддаг. Зохистой хэрэглэх нь айгүй чухал байхгүй. Тийм. Тэгээ дээрэс нь хоол идэхтэй баг идэх. Өглөө өлмөөхөн идэж байгаа шүү дээ. Өдөр цатлаа идэх. Орой хоолоо дайсан төг гэдэг чинь айгүй чухал ойлголт тийм. Тэгэхээр ерөнхийдөө хоол энэ хоолноос л болж байгаа. Одоо таргалалт их байна. Суудл их болцсон байна суудлын. Бидний шиг суудаг улсууд ингээ жин нэмэхгүй байгаад байна гэдэг бол тэр орой хоол идэхгүйтэй холбоотой. Ер нь бол дасгал хөдөлгөөнөөсөө гадна хоолны дэглэм бол ер нь турхад бас гол үүрэг гүйцэтгэдэг. Тийм учраас орой хоолоос бүрэн татгалзаад орой хоолоос хөнгөө юмнууд идэл. Гэхдээ бүр идэхгүй гэсэн үг шүү дээ. Ойр зүрэ ааруул мааруу бяслаг тийм орой цагаан ааруул бол их тийжтэй шүү дээ. Сайхан хатуутар ааруул зөөлж яваад оцлогж аваад итгэцсэн. Тэгээл ерөөсөө хоноос сурч нэхлээ жоохон сэрүүдэд хэцүү байдаг. Сүйдээ сураад ирэхэр хөнгөн. Тэрнээс гадна орой хоолыг идэхгүй байхад эдийн засгийн хувьд аягүй ач холбогдолтой. Хоолыг гэж маахахгүй, ногоо цогоо хэрэггүй. Нөгөө талаар хоол идсийн дараагаа тэр аяг тавыг хэн уу. Гэхдээ одоо яг амьдрал дээр бодчих шүү дээ тий. Энэ одоо хэн энэ өнөөдөр хний ялж бүр ээлж тий. Дүүрэн одоо аяг тав. Тэгэхэд орой хоол иддэг угаадаар бол тийм проблем юу. Тэрнийхээ оронд харин одоо хүмүүс бол сурах, боловсрох, ном унших тэр ажлаа орой хийдэг учраас тэрлүүгээ илүү анхаарал хандуулах боломж маш их гардаг баг. Тийм учраас би монголчуудад юу гэж хэлэх гэж байна гэхээр ер нь бол орой хоолоо их зохистой хөнгөн энэ болж өгвөл идэхгүйгээр өөр зохистой хоолуудаар махан хоол бол өдөр сайн садлаа идэг. Тэгээ энэ бол яг хөө тэр эдэн ундааны жинхэнэ товч ном дотор л тодорхой заасан. Тэгээд Монголын хаадын эдэн ундаагаар эрүүл байлгаж урт наслуулах л ийм зорилготой бичсэн ном л доо. Тэр нөгөө талаар тэр дотор нэг актер болгоод байгаа. Хүүхдийн хүмүүжлийн тухай аягүй сайн бичсэн. Тэр нь надад одоо их таалагддаг. Тэгээ энийг одоо оюутнууд лекцэн дээр би хэлдэг. Тэн дээрээс та онцгойлоод хэлвэл ийм Монголын хаадын удмыг сайжруулах арга байна. Бүр удмыг сайжруулдаг. Яавал одоо энэ хааны удмыг сайн хүн болох вэ? Тэр дотор ч н одоо нийтийн толын өмнөх 1600-аас 1048 оны хооронд хятадын нэг хааны хүү байгаа юм. Хөвлийн хүмүүжлийг зөв хийсэн учраас тэр гарсан хүүхэд нь бол нёгийг сонсонгуудаа 100 болгож задлж сэтгэдэг гэдэг байгаа байхгүй. Нёгийг сонсоод 100 хөвлийд нэг зөв техник байна. Тийм. Тэгэхээр нөгөө хүүхдийн хүмүүжил хаанаас эхэлдэг үгээр хүүхдийг төрсэн цагаас нь биш. Хөвлийд олцсон цагаас нь хүмүүжилдэг байхгүй. Тэгээд тэр дотор хөвлийн хүмүүжил гэдэг тусгай бүлэг байна. Тэгэхээр энэ одоо маш их чухал ойлголт юм байна. Тийм учраас хүүхдээ олох гэж бол хизээ үед яаж олох уу гэдэг гэр бүл төлөвлөлтөө хийгээд олсон цагаас эхлээд тэр хүүхдийг тэр ээжээрээ дамжуулаад гадна очинд байгаа дуу чимээгээр дамжуулаад хүүхэд өөрөө
хүмүүжлэхийн ихэнх шатны хаана авдаг вөхлөөр хевлигээс авдаг. Тэгээд хевлийн хүмүүжлэг. Тэгээд хевлийн хүмүүжлийг зөв явуулсан бол төрс гарсны дараагаар ой тогтоол сайтай цэцэн мэргэн үгэнд сайн нэгийг сонсоод 100 удаа задлан шинжлэх чадвартай болдог гэж байна. Тийм учраас энэ манайхан энэ хүүхдийг олдсон цагаас нь хевлийтэй хүмүүжүүлэх. Сайхан дуулах, сайхан үгсүүдийг ярих, тийм ээ? Гомдох, ялангуяа жирэмсэн их бол гомдох. Жирэмсэн ихийг одоо юу гэдгийг тийм загнах, дарамтах, өөрөө бас одоо сөрөг сэтгэлтэй байх, бусдыг шүүмжлэх ерөөсөө тийм байж болдгоо. Тэгээд тэр номонд бол яавал гоо сайхан үзэсгэлэнтэй хүүхдтэй болох уу? Яавал цэцэн цэлмэг ухаантай хүүхдтэй болох уу? Яавал бяр чадaltaй зоригтой хүүхдтэй болох уу гэдгийг цааж өгсөн байна. Жишээлбэл одоо ой ухаан сайтай, оюун сайтай хүүхдтэй болоог гэвэл жирэмсэн үед их нь юу үзэх ёстой гэвэл тогс шүү. Тийм тэгээ Монгол тогс байхгүй. Тэгээ тэр судрынхын зурган дээр ингээд тогсыг ингээд зурцсан байгаа. Тэгээ нөгөө жирэмсэн их ингээд тогс хараа баясч байгаа. Тэгээ тийм одоо шуудыг харахаар тогс мөрөг загас гэдэг. Тэгэхээр аквариум загас, аквариумд байгаа тэр олон гой загасуудыг жирэмсэн их хүн харах. Тэгээ тогсыг харах, ямар гоё ингэж бахархах. Тэр бахархсан сэтгэлгээ болохоор шууд урагт өөрөө очдөг. Тэгээ тэр бол тэр гоо сайханд нэг нөлөөлдөг гэж. Гэхдээ энэ бол зүгээр тийм фантази зүйл биш. Тэр эдэн ундааны жинхэнэ товчноо гэрэл дээр гарцсан чинь тэрийг аваад үзэхэд яг тэр дотор энэ өөрөө байж байгаа ойлголт. Одоо оюун ухаан сайтай хүүхдтэй болыг бол хас маань энэ өнгөт гоё чулуу тэрийг одоо тийм маань хөөрөг байвал хас тань гэдэг. Тэгээд тэднийг ингээд гартаа байрах, эсвэл зургийг харах. Тэр одоо ямар нэгэн байдлаар эргэн нөлөөлдөг нь л практика тогтооцсон тэр ном дотор биччихтэй. Зоригтой хүүхдтэй болоог бол ялангуяа харцаг, жигд авхаа гэдэг ингээд тийм жижиг биетэн мөртлөө их зоригтой шууд их хардаг юм л дээ. Гэтэ голцоо зургийг харж болно. За тэр мөн чанарын тийм тэрийг хараад бахарх нь өдөрт нэг хэдэн удаа хардаг. Тэгээд айгүй өөдрөг юм бодог. Тэгэл жирэмсэн их хүн тохиолдож хөвдөж болохгүй. Жирэмсэн эмэгтэй хүн хоол газар явж болохгүй. Хоол ундыг зөв зохицуулна. Тэгэл энэ дотор чи илжигний мах хийж болохгүй. Туулаа мах хэдвэл хүүхдний ягаас идэг. Ерөөсө бүх юмнууд ингээд заагаад өгсөн тийм юм ба. Тийм ном байгаа. Тэгэхээр тэр нэгэнт Монголын 9 хаадын хэрглэжсэн хоол ундыг л нэгтгэж бичсэн бүтээл учраас бидний өвгдээдсэн л бичсэн л өвгдээдсэн ахуйд зориулж үр хүүхдэд зориулж бичсэн байна. Тэгээ тэр номыг л одоо хэрэглүүл би ном дотор байгаа аргуудыг хэрэглэх юм бол бас их чухал болоо даа л гэж боддог. Тэгээд энийг бодон байж бид нэр хамтраад багаараа хамтарч агаад 2024 онд Кирилл үсгтэр болгосон. Энийг хэцүү 1330 онд хятад хэлээр монгол хүний бичсэн ном. Тэгээ энийг ч одоо буулгахад бол бас хэцүү. Тэгээ хятад хэлтэй хүмүүс, монгол бичгтэй хүмүүс. Тэгээ энэ ном онцлог нь яасан штэ. Англи хэл дээр гарцсан. Бүр тайлбартай. Дэлхийд одоо бүр тэгээд одоо дэлхийн энийг их сонирхож үздэг юм штэ. Тэгээ бид нар өөрснөөхөө өвдөдсөн бичсэн бүтээлийг өөрснөө үзэх нь чухал. Тийм учраас англи хэл дээр бичсэн эртний хятад хэл. Тэгээд хөхлууга 1982 онд монгол хэлээр орчуулаг эдрийг тавьж байгаа. Тэгээд дахин шинжилж Кирилл үсгтэр. Тэгээ энэ номыг уншаад надад бол маш сонир сэтгэл төрсөн. Одоо энэ дүүргийн жирэмсэн эхчүүдийн хяналтанд авахтаа нэг өрөөг бол тэгээд тогтчулчмаар байгаа байхгүй 3 булантай. Тийм байна. Гэхдээ тэрэн дээрээс зарлаг харахгүй. Тийм. Маш гоё тоогос, гоё аквариумд гоё өнгөнгийн загастай. Тэгээд тэрийг очиж хардаг. Тийм. Тэгээд яавал ухаантай. Тэгээд энэ хоёрын хооронд холбоо ямар холбоо байгаа юм бэ гэдгийг шинэ тухайн төвшөнд бид нар судлаагүй байна л да. Магадгүй судлаад үзвэл бидэнд өөр нэгдээгүй танин мэдээгүй хүн ер нь мэдээгүй юм худлаа гэж ярьдаг л да. Танин мэдээд ирэхээр энэ маань бол тийм биш тийм. Тэгээд энийг судлах хэрэгтэй юм байна. Энэ судлагдах хэрэгтэй нэг юм судлахын энд байгаа. Энэ бүтээл нь бол угаасаа энд одоо бичигдээд үлдсэн байгаа юм да. Маш сонирхолтой. Тэгээд таны сая яран дээр энэ номыг англи дээр орчуулад гарсан англи хэлтэй хүмүүс маш их сонирхдаг байгаад. Тэгээд өмнө би бас подкаст ярилцсан дээр тарих төрөлтийн талаар ярилцсан. Тэгээд тэн дээр одоо яг энэ барайцлыг ингээд явуулсан чинь судлаад үзсэн чинь бусад улс орнуудад барайцл гэж ер нь байдаггүй юм байна. Яг Монгол одоо энэ өв соёлтой орнуудад л байдаг юм байна. Энэ бол Монголд л байдаг ийм одоо өв уламжлал илүү одоо орчин цагаар хэлэх юм бол Монгол брэнд юм байна гэд ярьж ирсэн байхгүй. Тэгэхээр яг та энэ Монгол одоо уламжлал хангаа ухаанд
Одоо дэлхийд даяар шингэж штэ аливаа юмнууд ингээд ижилсээд ондоошх юмудаа авч үлдээ. Тэрийгэ буцаагаад нөгөө өв соёлыгаа бус дэлхийд одоо түгээдэг ийм одоо хандлага руу орж штэ. Тэгэхээр Монгол ангаа ухаан гэдэг бол Монголын өв соёл. Энэ дундаа яг түрүүний хэлээд байгаа шиг ийм дэлхийд гарах брэндүүд юу байж болох вэ? Үнэхээр бидэнд бол бидний өвөг дээдс бараг гайхамшигтай өв соёлыг үлдээсэн. Тэр өв соёлын нэг бол Монголын уламжлалт ангаа ухаан. Энэ одоо бидний одоо тогтоож байгаагаар бол 50000 жилийн төвд. Магадгүй өшөө дахиад баримтууд олдууд энэс урагшаага хөгжих болцоотой. Аюрведийн юутай дүүж шүү дээ. Аюрведийн хятад ангаа ухаантай дүүж. Тэгээ аюрведийнх бол 5-аас 6000 жил. Хятад ангаа ухаан 5000 жил. Тэгээ яг хятадд олдсон тэр эртний Бианастай үнгээд тэр чулуун зүйтэй харьцуулаад бид тогтоож явна л да. Гэхдээ хятад Монгол хоёр хөрш орнууд эдийн болоод оюуны солилцоо байнга солилцчихсэн учраас тэнд хэрэглэжсэн зүйлийн бидэнд хэрэглэжсэн дээр жишээлбэл Монгол дийл хувцсвал хятадд уламжлагдсан гэдэг нь хүнийг үйдэх тодорхой байна. Тэгээд энэ ингээд солилцчихсэн учраас их ойлгомжтой байна. Тэгээ энэ дотроос энэ уламж дангаа хооны өв соёл бол бидний ганц одоо дэлхийд гарах бас нэг том гарц бол гарцаагүй мөн хамгийн одоо зөрөгтэйгээр баттай хэлгээд одоо бидний сүүлийн 30 жил бол тогтоосноор зөвхөн төв дэлнээс орчуулсан биш. Төв дэл дээр монголчуудын бичсэн биш. Монгол бичгээр, тод үсгээр тэрнээс гадна манч хэлнээс орчуулсан ангаа ухааны эртний номууд. Дээрээс нь 1811 онд Орос хэлнээс орчуулсан Европын ангаа ухааны номууд монгол хэл дээр болтч ганцхан хувь байж та үндсэн номс. Тэгээ дээрээс нь одоо бид сүүлийн үед исламын ангаа ухаан, эртний араб, персэд монголчууд одоо ялангуяа ил хаант болсон юм. Цагаатай улсын үед монголчуудын исламын ангаа ухаанд үзүүлсэн нөлөө эргээд исламын ангаа ухааны мэдлэг монголчуудад нөлөөсөн мэдлэгүүд байгаа юм. Энэ бүх юмыг ингээд их өргөн хүрээтэй харахгүй болохгүй. Зөвхөн одоо нэг тийм энтэх төвдийн гэхээс илүүтэй бид нар чинь одоо тэрлүү орох хэрэгтэй байна. Тэгээ бид тэрлүү ороод явж гин сулгаануудаа хийж гин. Тэгээд энэ бүгд ингээ авцгаар үнэхээр гайхамшигтай өвөлдсөн байна. Зүгээр хий хоосон гайхамш гэхээс илүүтэй бид тэр дотор байгаа зүйлийг судалж мэдчихэж байгаа хүнүүд. Одоо бид нар 2024 онд манж хэлээр бичсэн Европын ангаа ухааны 8 бот номыг 1723 онд Инхан булан хааны зарилгаар Пранин гэж одоо тэр үед манж гүрэнд Христосын шашныг дэлгэрүүлжсэн мишнер Инхан булан хааны зарилгаар заахын түүхий ярил их юм бол зөв ерөн зарилгаар манж хэлээ бичээд манж жилийн дөрмийн алдааг нь Инхан булан хаан өөр хянаад ингээд Европын ангаа ухааны 8 бот ном бичсэн 1723 онд 1720 онд бичсэн номыг монголчууд 1740 онд 6 дэвтэрээр монгол хэлээр орчуулсан ганц хувь одоо үндсэн ном санаад болж байна. Энэ ганц номыг бид одоо 20 жил судлаад тэгээд сая одоо энэ 2025 оны 4 сард Францын нийслэл Парисад туудалдсан ЮНЕСКОгийн үндэсний зөвлөлөөс анх удаага энэ бүтээлийг монголчуудын дэлхийд дахинд оруулсан үнэт өв гээд дэлхийн баримт төвийн олон улсын чагсаалтанд бүртгэсэн шүү дээ. За ямар сайхан мэт. Тэгээ одоо бүртгүүлсэн. Тэгээ энийг бүртгэхэд юм амаргүй. 2004 оноос яг энэ 20 жилийн хийсэн судалгааныхаа үр дүнг нэгтгээд тэгээ манай соёлын яамны дэргэд байдаг ЮНЕСКОгийн Монголын үндэсний комисс олон шатаар яваад тэгээд одоо ЮНЕСКОд өргөн мэдүүлсэн. Тэгээд тэндээс ЮНЕСКОгийн ерөнхий нэрийн бичгийн даргын тушаалаар 16 орны сурвалж бичгийн том эрдэмтдийг томилоод жил гаруй судалдаг. Яг энэ монголчууд өв мөн үгүй юу гэдгийг маш нэрэн судлаад дунд нь бас биднээс нэмэлт тодорхойл авсан. Тэр nomination form нь болохоор их уртаа. Бараг 18 хуудастай маш их юм бичиж өгдөг. Их судалгаа сайн хийхгүй л ерөөсөө бол. Тэгээд одоо өгсөн. Тэгээд одоо судлаад ингээд энэ бол яг монголчуудын өв мөн байна. Энийг хадгалах хэвээр, хамгаалах хэвээр, сурталчлах хэвээр, дэлхийд түгэх хэвээр. Тэгэхээр тэгээд одоо батлаад сая гаргасан. Ингээд ЮНЕСКОгийн баримт төвийн жагсаалтанд бол дэлхийн баримт төвийн жагсаалтанд бол 4 өв байсан. Монгол Ганжуур, Алтан Ганжуур тэгээд нөгөө Чингисийн Монголын улс 40%-ийн 70% байдаг Луу Алтан товч гэх мэтийн бүтээлүүд байдаг. Тэгээ одоо энэ
хүүс толгойн бичиг гээд Брахми бичиг байгаа. Брахми бичиг бол бүртгэдээд дараа нь манай дээрээс тогтоосон төрсийн тусварыг бүртгэсэн бичиг гэдэг тэр эртний манжилаас орчуулсан номын судалгаа тэр ном маань бүртгэдээд ингээд 6 болж байгаа. Тэгээ эндээс үүдэл ботход одоо дараагийн үе тасаа яла тархины дөрвөл. Тархины дөрвөлд бол миний бас судалгааны хүрээнд их орсон ойлголт л доо. Яагаад тархины дөрвөлтийг монголчууд зөвхөн чаддаг юм бэ? Энэ ямар үүсэлтэй юм бэ? Намайг Дарамслагийн төв дэмжлэгийн дээд сургуульд сурч яхад дадлага хийгээд байж хаад 2 давхраас сундсан жагар хүүхдүүд нь энд хүүхэд 6-7 настай хүүхэд тархин хөдөлсөн ба. Тэгэхээр хүүхдүүд барьдаг. Би тэгээ барьдаг юм өсч. Барьж яадаг. Тийм барьж яадаг ингэ. Тэгээд им өчөж байгаа. Хийний им ерөнхийдөө нэг тийм голцоо хийний юм өгөөд явуулчих жилээ. Тэгээ би барьчвал. Тэгэхээр энэ тархины дөргөлтийг дөргиж оруулдаг арга бол ерөөсөн монголчуудын яг одоо нүүдэлчдийн амьдралаас гарсан өвөрмц арга бол мөн. Энэ үнэхээр одоо жишээ HBO-г нэг кино гарсан шүү дээ. Concussion гэдэг. Яг concussion тархины дөрвөлт. Тэгээ сүүлдээ тэр нэг эмч хайж явсараад учрыг нь олдог. Тэгээ эмчлэхгүй удажчаараа сэтгцэн өөрчлөлт болчдөг ийм хүндрэлтэй. Тэгэхээр тэрийг бол яах вэ гэхээр Европ хүндэг бол хэцүүлдэг. Манайх бол барина. Тэгтээ нугас тарих дөргиж юу? Их тарих дөргиж юу? Нугас тарих, их тарих хоёр. Хавсар дөрг бол их хүнд. Энэ гурван хэлбэрт нь тохирчод ямар дөргөлтийг авах вэ? Эсвэл барих уу? Хөнгөн байвал барьчихна. Жохон хүндхэн байвал дөргүүлнэ. Өшөө хүнд байвал яа дөргүүлэх үү? Гэх мэтлэнгээр тэр нөгөө онцлогооныхаа аргаас шалтгаалаад онц дээрээ тохируулаад аргаж сонгож авч байгаа аргууд нь өөр өөр. Тэгээ тархины дөргөлт бол одоо манай дараагийн дэлхийд гарах том брэнд бол үнэхээр мөн. Гэхдээ бид энийг бол бүгдээ хятадд улсын өвөр Монголын өөртөө зохиолтой хамтарч бүртгүүлэх хэрэгтэй. Яг л энэ хоёр соёл чинь Монгол үндэстэнд хоёуланд нь байдаг учраас. Зөвхөн манайх бүртгэхэд бол хэцүү. Саяны ном бол өвөр Монголд бүтнээрээ байхгүй. Дутуу байгаа юм. Тэгээ орчуулга нь өөр байхгүй. Манайд бол бүтэн орчуулга нь байж байгаа их хацтай. Бидний үүдээс Жамин гүн гэдэг хүний л одоо буян шүү дээ. Тэгээ Асууд төрөшгийн хүрээлэнгийн номын санг үндсэн номын сангийн эхлэлийг 1924 онд тэр Бээжинд явж байхдаа сургыг гаргаж олж авчирсан ном байхгүй. Иймэрхүү. Тэгээд одоо дараа нь бол одоо 5,000-аас 7,000 жор байна. Үгүй энэ бол одоо тэр аяарал бирэнд зүгээр сайн судлах хэрэгтэй. Гэхдээ манай уламжлалт ухааны эрдэмжилгээ судалгаа сургалтын чиглэл бол энэ чиглэл рүү нэлээд гүнзгий орцсон явж байгаа. Дээрээс нь бас эмнэлгийн тусламжаар сайн үзүүлж чадж байна. За тэгээд энэ дараагийн нэг асуудал эмийн үйлдвэрийн чанарын асуудал байгаа юм. Ер нь сургалт эрдэмжилгээ эмнэлгийн тусламж энэ дөрвийн чиглэлийн чанарыг сайжруулж чад. Тэгээд дээрээс нь энэ олон хэл дээр бичсэн сурвалж бичгүүд дотор байгаа үнцэнтэй юмнуудаа гаргаж авах юм бол бидэнд бол брэнд болох юм бол тэгэхээр тэр суурь бол бид нэр гаргаад ирсэн. Одоо цаашаа дараагийн үе маань судлаад явна. Харин тэр сайн судлаачтай бэлдэх ёстой л гэж бодож байгаа. Одоо ингээ эрдмийн ажил хийдэг хүмүүсийн хувьд бол ийм эртний сурвалж бичиг олох, эртний судрууд ингээд учрахад их сайхан баярлалтай юм шийдэг өөрөөс. Тэгэхээр таны хувьд бол яг ингээд бүр ийм цэнтэй бүр ингээ альтернатив солтсон юм шиг тийм судруудтай учирж исэн бас өөрийнхөө тэр гоё түүхүүдээс яриач. Тэр нууц олддггүй тэр гоё ном гайхалтай шүү дээ. Зарим 100 шүн орой шүн ер нь үүрээ суух их сайхан. Алсад нохооцаал. Бүх чимээх тод. Тэгээ тэр үед нөгөө олсон материалуудаас нэгийг нөгөөг нь нөхөж олонгууд хүн дуу алддаг шүү дээ. Ширээ зохиол босно. Гэрийг нь сэрээд энэ юу болчих вэ? Би нөгөө баярлсан сэтгэл гэдэг бол асаа нөгөөдөл чи ойлгохгүй хүн хонтолохгүй гэдэг. Гэт ер нь тийм юмуд бол байгаа. Тэр дотороос миний хамгийн их сэтгэл хөдлөсөн юм бол би Монголын Алтан үргийн сүүлчийн хаан Лэгдэн удагт хааны зарилгаар орчуулсан Ангаа ухааны 4 үндсийн имжлэгээний өвдсөн үндсийн 91 бүлгийн бүтэн орчуулгыг олсон. 1630 он. Төгсгөлийн хөөгөнд хиний даалгавраар хэн орчуулсан гэдэг нь бүгд тодорхой. Он цагийн хүрт бичсэн. Тэгээ Лэгдэн удагт хааны зарилгаар Шимба Тон гэдэг хүн төв дэлнээс монгол хэлэнд орчуулсан. Цаг нь болохоор 1630 онд. Гайхалтай. Энэ судрыг олцоод би одоо ч гэсэн би боддог. Монголын Алтан үргийн хаан сүүлчийн Лэгдэн удагт хаан хүртэл Ангаа ухаанд санаа товж энэ номыг орчуул гэж зарлиг болгоод тэрнийхэн дагуу Шимба Тон гэдэг хүн төв дэлнээс орчуулсан. Тэгээд тэр орчуулга нь бол маш гоё. Гол хэсгүүдийн улаанаар бусдын ингээд өнгө ялга хараар тэгээ эртний монгол бичгээр маш сайхан бичсэн энэ ном бол бас байгаа. Нөгөө талаас яг уу энэ
Совоогийн Манжи Хокбук гэж энэ төвдийн ангаахын түүхийн ном байгаа. Тэсэр санжааж амтсан. Дээрээс нь Арман Мармал усамж байдгийн их баг ютг ондогон би намтар хоёр дээр Монголын түүхтэй холбоотой мэдээ их байгаа. Хануур засал Монголоос үүсэлтэй тухай байгаа. Гавлын ясанд хийдэг хагалгааг 35 аргаар хийжсэн тухай ойлголтууд байгаа. Бүр леважилсан жин задвыг гааган жин толтол сүмжүү зан аалаа согба хорж илүг гэсэн өгүүлбэр байгаа шүү дээ. Леважилсан гэдэг хүний зохиосон ном дотор гавлын ясыг цоолдог 35 арга тэргүүт нь Монголын ёс гэдэг. Хор гэдэг нь ерөнхийдөө нийт монголчуудын нэрлэж байна. Ийм маш сонирхолтой ийм түүх юм. Тэгээ тийм түүхийн баримтуудыг олсон хүн чинь өстой нэг шар ус болсон шүү дээ. Яа энэ бидний өвдөц одоо нэрээ хий хөөхөөсөө илүүтэй бүх юмыг Монголоос үүсгэж байгаа юм биш. Тэгвэл монголчууд дэлхийг эзэж явсан ус гэдэг бол тэр хэмжээгээрээ соёлыг түгээж явсан байгаа. Бас соёлыг буцааж тэр орнуудаас авч яасан байгаа байхгүй. Тэгэхээр энийг л бид бодитойгоор гаргаж авах нь их чухал. Тэгвэл их нухацтай. Түүх бол их аюултай. Маш амархан гуйвдаг учраас түүхийн баримт бол тий байхгүй юмыг хөтөл байлгадаг орн байна шүү дээ. Амар тий. Тэгэхээр бид нар бас соёлдоо түүхтэй их зөв хандах хэрэгтэй. Тэгэхээр тийм юмнууд бол олон хэлж чадна. Ер нь тэгээ ялангуяа тэр нэг өнгөт судрууд амтан ургамал эрдсэн гаралтай түүх хийдэг өнгөтөөр зурсан монголчуудын бүтээсэн. Тэг би бол монголчуудын ангаах ухааны шүтэн зураг танка гэдэг энэ чиглэл бас байгаа юм байна. Уран зураг зурдаг хүн бол тэр чиглэлийн өөрөө уран зураг зурдаг уламжлалт ангаах ухааны мэддэг хүн бол тэр чиглэлийн том судалгааны салбар бас тэр чиглэлээр явбал бас л дэлхийд бид ийм соёл байж гэдгийг гарах боломжтой гэж бодож байна. Тэр ярилцлага их сонирхолтой сайхан ярилцлага өрнөж ийн гэж би өвдөөс үзэж байна. Тэгээ би бас ярилцлагын төгсгөл хэсэгт танаас нэг ийм зүйл асуумаар байна л да. Одоо удахгүй одоо хаврын элсэлтүүд болдог тийм ээ. Мэдээж эмч болыг зорж байгаа олон залуучууд байгаа. Тэн дундаас уламжлалт ангаах ухааныг сонгон суралцаарай гэдэг одоо тэр чиглэл одоо шийдвэр гаргахад нь тодорхой хэмжээний нөлөөлөх үүсч гэдэг юм уу? Энийг юу яагаад одоо энэ уламжлалт ангаах ухааныг сонгож сурах хэрэгтэй гэдгийг та одоо мэдээж оюутнуудад хичээл заадаг хүний хувьд богинохон хугацаанд та нэг юм одоо нэг одоо бизнесийнхэн бол нэг хэдэн минутанд пич хийн мэн гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг та нэг одоо хамгийн гол агш юмуд нь юм шүү гэдгийг гоё тайлбарлаад хэлчихвэл. Нэг энэ бол бидний өвдөцсөн бидэнд үлдээсэн том. Хоёрдугаарт уламжлалт ангаах ухаан дэлхийн аль ч улсад байхгүй зөвхөн Монголд байдаг өвөрмөц ангаах ухаан. Тийм учраас байгаа юмараа л гайх болно. Нөгөө талаар байдаггүй улсуудаа бид энийг түүгээр дэлгэрүүлэх хэрэгтэй. Тэгэхээр Монголын уламжлалт ангаах ухааны мэргэжлийг сонгож аавна гэдэг бол дэлхийн хэмжээнд үйлчлэгээ үзүүлэх мэргэжилтэн болно л гэсэн үг. Энэний төлөө бид сурах хэрэгтэй. Яг бол одоо 3.5 сая хүнд Монголын уламжлалт ангаах ухааны 10,000 хүнд оногдох чинь тоогоор бол одоо энэ бол илүү гарч байна шүү дээ. Тэгэхээр одоо бид энэ мэдлэгийг хүнд зориулж ямар мэргэжтэн бэлдэх вэ гэдэг одооноос бодох хэрэгтэй. Бид бол дэлхийг харж бэлдэх хэрэгтэй. Одоо өнөөдөр дэлхийн 15 оронд Монголын уламжлалт ангаах ухааны хэмжээр ажиллаж байна. Тэр дотроос хамгийн их ажиллаж байгаа юм шиг бол Бош. Бош бол ерөөсөө эрүүл мэндийн тогтолцооноос Монголын уламжлалт ангаах ухааны эмнэлгийн тусламжийг гаргах ямар ч боломжгүй бүрэгд эзэлж чадсан биш суурьсан. Тэрүүн шиг олон орнд сууших болцоотой. Дараагийн орн бол би Турк гэж харж байгаа. Их дуртай. Шашин өөрчлөсөн зүүж байгаа эмнэлгийн тусламж нь бол ялгаатай. Тэд нар ус уламжлалт ангаах ухааны мэдлэг яг бидний шиг биш учраас сайн ажиллах юм. Одоо тэнд уламжлалт ангаах ухааны чиглэлээр доктор хамгаалсан улсууд байна. Гэх мэтлэнгээр ингээд уламжлалт ангаах ухааны дэлхий түгэж чадах мэргэжил учраас энэ мэргэжлийг сонгож авах та дэлхийн мэргэжилтэн болно. Үнэхээр одоо нэг сууч чадах юм бол Монголын жижиг зах зээл татсангүй жижиг зах зээлтэй. Гэхдээ хоёр хөрстэй орч хүртэл очиж ажиллаж болно шүү дээ. Ялангуяа Оросын улбан улсын халмиг туваа бүрээдэд бол одоо уламжлалт ангаах ухааны эмнэлгийн тусламж үзүүлэхэд маш чухал. Инхийн тулдууд үндсэн мэргэжлээ сайн эзэмшихээс гадна гадаадд их сайн эзэмших хэрэгтэй. Инхийн бол та дэшегээ дахиад том харж явах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Зөвхөн Монголыг биш, дэлхийг харж явах хэрэгтэй. Ийм боломж бол утгагүй гарнаа гэж би бүрэн найдаж итгэж явдаг. Тийм мэдлэгийг бидний өвдөж бидэнд үлдээсэн байна да. Тэгэхээр нөгөө за бусдын төлөө гэсэн сэтгэлтэй тэгээд дээрээс нь дэлхийг харж чадж байгаа юм бол энэ уламжлалт ангаах ухааныг сонгоорой гэж одоо бас хэлмээр хоёулаа чи тий яг үнэ. Тэгээд болдогчтой бас ярилцъя гэж их
удаан хугацаанд хүлээсэн. Тэгээ ярилцлагын маань бас юу ч гэсэн гоё ихтэй морин цагт эхэллээ гэдэг бүгдээр дөрөв ярилцчихлаа. Их сайхан ярилцлага боллоо. Баярлалаа. Тийм мэдээж одоо бол төгшин мэдлэг бол одоо дундэршгүй юм. Тэгээд ямар ч энэ хугацаанд одоо би чадхынхаа хэрэгээр одоо үзэгчтэй бас ойлгомжтой байх болов гэсэн зүйлээсээ чиглүүлэх гэж хичээлээ. Тэгээд маш сайхан ярилцлага боллоо гэж би хувьдаа бодож байна. Тэгээд бидний урилгыг хүлээж аваад энэ сайхан ярилцлагыг одоо өрнүүлсэн танд маш их баярлалаа. Тэгээд Эрдэм соёлын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Өөр чинь ч гэсэн энэ монголчууд, залуучуудад ялангуяа энэ цахимж гэдэг энэ подкастаар дамжуулаад энэ мэдлэгийг түгээнэ гэдэг бол асар том буян. Бас л одоо урдын ерөөлт байсан хүмүүс байна да гэж би дотроо бодож явдаг. Тэгээ энэ өмнөх хийжсэн олон сайхан нэвтрүүлэгт бас сонсч ирсэн. Тэгээ цаашдаа ч гэсэн энийг улам дэлгэрүүлж энэ олонний төлөө гэсэн энэ сэтгэлээ улам их нээлттэй байлгаж олон сайхан хүмүүсийг оруулж мэдлэгийг хуваалцаж Монгол улсын хүний хөгжлийн ялангуяа Монгол хүний хөгжилд хувь нэмрээ оруулаарай гэдгийг хэлье. Ингээд баярлалаа өртөж байна. Сайхан ирүүлээ. Баярлалаа гэж. Цахимж подкастын болд өгчтэй хийсэн дугаар энд хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай.